өрг имэн үзүүлж байна. Ямар ч бизнес хэрэглэгчийнхаа өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөхийг зорддог. Энэ зорилгынхаа хүрээнд жижиглэн худалдааны салбарт шинэ стандартыг нэвтрүүлж тогтоож чадсан CEO сүлжээ дэлгүүрүүдийн гүйцэтгэх захирал шинэ зорилгыг бизнес өрг нэвтрүүлгээр урьж ярилцах гэж байна. Танай офис чи ийм одоо ингээ 23 давхурд гэдэг чи бараг Монголын хамгийн өндөр офис байна тий. Эндээс ингээ айгүй гоё харагдаж байна л та. Илүү нөө том зургаар ингээ Улаанбаатар ингээ бүхэлд нь харагдаад. Тэгээ ер нь ингээ нөө удирдах ажил хийж байгаа захирал бол ингэж юмыг бүхэлд нь харж иж тэгээ тэрийгээ ингээд базаж ажилтнуудтай хэдлэх нь их чухал байдаг юм шиг байгаа. Одоо эсвэл юмыг том зургаар харах чадвар их чухал юм шиг байна. Надад бол хоёулаа айгуу чухал санагдаад байна. Нэгдүгürt нь бол том зургаар харах нь бол мэдээж нэгдүгээр үргээд. Тэгвэл хизээ яг юмны хамгийн одоо анхан шатны зэг дээр очиж бүр деталийг харах бай. Тэр бас маш чухал. Би ганцхан энд суугаад ингээл гой дээрээс юм хараал хитрхи хийсэр болчихно. Тийм болохоор би жишээ нь одоо байшил хайдаг багтайгаа цуг гараал эсвэл одоо зөвхөн борлуулалтынхантайгаа эсвэл маркетингийнхтай гараал дэлгүүрүүдээр явна. Өөрийнхөө дэлгүүрүүдээр орно. Бас бусад дэлгүүрүүдээр орно. 7 хоногт ядаж нэг удаа гараад нэ. Бодит байдлыг хаана 21 дугаар хороол руу явна, тэ нисэх рүү явна. Баян зүрхийн товчоор явна. Тэгээ тэнд яг хүмүүсийн аж амьдрал яг ямар байна? Манай үйл ажиллагаа яаж явж байна? Хүмүүс манай бүтээгдэхүүнийг яаж ашиглаж байна те? Тэр бүх деталийг нь хараад тэгээ хамгийн анхан шатны деталийг харчаад буцаад хамгийн өндөрөөс харах гэж хичээх хэрэгтэй. Тэгэл энэ хоёр орон зайн хооронд л ингэж байнга л ингэ сэлгэж явах хэрэгтэй. Ганцхан деталь хараад байвал тэгэл нөгөө жижигхэн одоо үйл ажиллагаа нийл юм яриад байна те. Хитрхи юундаа дарагдчих шүү дээ. Детальдаа дарагдчихна. Өндөрөөс харчаал бүр деталь хүртэл нь хараад буцааж ингэ хараа зум аут гэж ярьдаг шүү дээ. Камерны нэг. За тэгвэл нөгөө түүхээс нь яриагаа эхлүүлчихье. Таны амьдралд эргэлтийн зэг болж исэн үйл явдал нь юу байсан бэ? Мэдээж яг залуу хүн гэхдээ яг тэрийг бид нар ч ингээ эргээд өнгөрснөө бодснаа. Тэрнээс эхлээл би ингээд илүү өөрийгөө дайчилсан, илүү өөрийгөө шахаж эхэлсэн гэсэн нэг үйл явдал үүдэж. Тэрийг л эргэлтийн зэг гээл байгаа юм л та. Тий, яг одоогор бол би одоо 35 тай. Одоогор бол надад тохиолдсон зүйл нь 26 тай байх үед тохиолдсон зүйл. Тухайн үед би Азийн хөгжлийн банкны төсөл дээр ингээ ажиллаж байгаад тэгээ ер нь бол цаад сэтгэлдээ бол ингээд за бизнес ингээ босгочихъя. Бизнесийн менежмент гэдэг юм одоо тэр ур чадварт суралцъя гэдэг ингээ бодож байсан. Тэгээд би Fulbright-д одоо apply хийгээл тэр шалгалтын нөгөө л ингээл баахан л процессор яваад бүтэн жилийн процесс болсон. Тэгээ бүтэн жилийн процесс болсны дараа тэнцээгүй. Тэгээ тухайн үед би айгүй өндөр хүлээлттэйсэн. Одоо тэр чинь Babson College, Arizona энэ сургуулиуд. Тэгээ тэр нөгөө нэг одоо Ivy League гэж ярьдаг. Одоо дэлхийд л одоо миний сонгосон entrepreneurship гэдэг чиглэлээр л одоо хамгийн мундаг нь тий. За тэрэнд явах юм ингээ хүлээлттэй байжсэн чинь ингээ тэнцсэнгүй. Чи сургуультай тэнцсэн. Гэхдээ мөнгө байхгүй. Явж олон $130 мянган гэсэн. За $130 мянган надад байхгүй. Одоо яах вэ? Тэгсэн чинь Kentucky-гийн Louisville их сургуульд чи яг нөгөө юмаа бөглөхтэй ингээ 3 сургууль бөглөгдсөн. Тэгээд хамгийн топ, тэгээд дундаж, тэгээд хамгийн одоо ранк багтаа сургууль. Хамгийн бага ранктай сургуулиас нь над руу холбогдоод тэгээд хүрээд ирээ бидний чамд ингээд нэгдүгürt одоо төлбөрийн төлөлийн хоёрдугаарт нь ингээд цалинтай тэтгэл одоо батлага аваад хийгсэн. За тэгэл очил амархан дуусгалт өгсчих юм ах гэж бодоод очисон. Гэтэл бол бодит байдал дээр бол нэлээд хэцүү байсан. За 7 хоногт 3-4 ном уншиж дуусгана. Тэгээд тэрнийхээ талаар бичнэ. За Монголд бол сургуульд ер нь хизээч юм хийж үзэж байгаа хүн очиод бол нэлээд англи хэлч бас тийм сайн биш. Тэгээд очиод ер нь нэлээд одоо чаленж одоо сорилттой тий. Тим юмтай тулсан. Тэгээд хажуугаар нь орой хичээл ордог. 5:30-аас оройд 9:30 гээд дуусдаг. Тэгээ өглөө 8 цагаас орой 5 цаг хүртэл ажил хийдэг. Тэрэн дээр нөгөө нэг дадлагын ажил. За тэгээд хийгээ явахд бол нэг хоёр зүйлээ байлсан. Нэгдүгürt нь бол би одоо тэр том сургууль мөрөөдөд байх хэмжээний бол ур чадвар байхгүй юм байна. Хоёрдугаарт нь бол ер нь бид нар өөрсдөө айгүй нэг айгүй мундаг гэж ярьдаг боловч одоо Америкт очиод Kentucky Monge гэдэг бол ерөнхийдөө бол Америк дотор бол нэлээд хөдөө одоо морь малаар л төсөөлдөг газар.
Гэтэл тэнд байгаа залуучуудын тэр мэдлэг чадвар үнэхээр мундаг байсан. Тэгээд хүн болоод төлөвшсөн байдлын тэр бол үнэхээр мундаг. Та ч бол эндээс ажлын одоо өөрийгөө амар л мундаг л гэж бодож байна. Азийн хөгжлийн банкнд ажиллаж исэн, өөрөө стартап хийгээд үдцсэн хүн очсон юм биш үү? Уг нь. Тий, уг нь их л одоо өөрийгөө мундаг айгүй аюустай төгс сургуульд өгсөн гэж бодоод атсан. Гэхдээ яг өндөө бол ерөөсөө тийм онцгой зүйл бол надад байгаагүй. Би бол хичээх хэвээр байна. Маш богино хугацаанд эднийг үүсч ер нь нэлээд мэдлэг чадвар олж авах хэвээр байна. Тэрэнд айгүй чухал юм байна гэж бодсон. Тэгээ би дадлагын ажил хийгээд Wells Fargo банкны advisor гэдэг нэг юм жижиг юм хөрөнгө оруулалтын санаас тэр нэг 400 орчим сая доллар менеж хийдэг. Одоо хөрөнгө оруулалтын сан удирддаг тийм саналуу хийцэн нөгөө захирлынхаа туслахаар тавьсан. Баахан цааснууд авчирал энийг одоо гэлсэ гэдэг орой гэхэд хэрэгтэй гэл ингээд. Үндсэндээ хичээлэн ч хэцүү, ажиллан ч хэцүү. Ер нь бол ерөөсөө нэг ихний 2 3 сар бол яг нөгөө хямрал байсан тийм. Тэгээд тэр ажилласаа ч халагдсан. Нэг юм дотор бухармаар мэдрэмж идэг тийм. Тийм, ер нь бүх юм чадахгүй юм гэж хоолой дээр тулчаал тийм. Ерөөсөө алхихтай юм байхгүй юм. Бид нар бол магадгүй би өөрийнхөө хувьд бол амар одоо өөрийгөө их л мундаг гэж бодож байсан. Өстө худлаа маань их дараахан байх хэрэгтэй байна. Сурах мэдэх зүйл айгүй их байгаа юм байна. За тэгээд дээр нь бас хүний сайн чаддаг зүйл гэж өөртөө өгсөн юм гэж байд юм байна. Өөрийн чадахгүй юм гэж байд юм байна. Тэрийг заавал чадах гээд бас цаг өрөөд байх хэрэггүй. Тэрийг өөр хүмүүс хийх хэрэгтэй байна. Тэгээ багаараа ажиллах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ганцаараа бүгдийг хийнэ гэдэг ойлголт байхгүй юм байна. Бүхний дээр байдаг, бүгдийг хийж чаддаг хүн гэж байхгүй юм байна те. Тэр бүгдийг л ер нь ойлгосон. Тэр л ер нь хамгийн чухал одоогор бол над тохиолдод байгаа хамгийн одоо чухал эргэлтийн цаг л байна. Тэ их дараахан болоод ирсэн үү те. Дараахан биш байсан юм уу? Одоо яг уу гадна талдаа яаж харагддаг гэсэн мэдэхгүй дотроо бол их л мундаг ингээ болчихно. За бараг л одоо том сургуульд яваал. Айгуул мундаг байна л гэж бодсон. Гэтэ бодол төр бол тийм байгаагүй тийм. Тэгтээ тэрнтэйгээ бас их эрт учирсан айгуу зүйл гэж бодоод. Харин тийм юмтай ер нь нүр тулаад үзчихвэл ялангуяа эрт үзчихвэл их зүгээр л юм шиг байна тийм. Дундаж Америк залуу гэж бодоод хажуу сууж байгаа залуу маань бүтэн 2 3 цаг одоо багшийн ярьсныг нэг нүүрэнд буулгаад маш оновчтой бичих нь хараад гайхчихж байгаа байхгүй тий. Ямар гоё юмыг олон талаас нь хард. Яг оновчтой гол одоо санаагаа гаргачихж байна. Тэгээ тэр бичгийн найруулга нь ямар гоё юм тий. Ингээд уншихад тэгээ тэрийг нэг 15 минут хийдэг. Би тэрийг одоо суугаад хийхэд 3 4 цаг хийгээч тэрийн төвшөнд очих байгаа байхгүй. Тэгэхээр нөө бизнес гэдэг чинь хүмүүс хамтарч ажилладаг зүйл. Хамтарч ажиллахаар хүмүүс хоорондоо ойлголцох харилцаа аягүй чухал тий. Бичих юм болон яриагаар тэгээд тэдний юм бол ур чадвар бол үнэхээр одоо бүр багаас нь маш сайн бэлтгэсэн байдаг юм лээ. Тэгэхээр бид нар бол сурах юм их байгаа юм байлээ гэж бодсон. Тэгэхээр яах хэрэгтэй юм бэлээ сурах дээр тийм. Та ямар ажлуудыг ингэж дамжиж хийгээд за голд нь бол ямар ч байсан сураад ирсэн. Тэгээ өөрийгөө бариад нь тавиад ирсэн юм биш үү? Тэгээд ямар ажлуудыг хийж явж хагаад премиум группийн CEO-гийн захирал болсон бай. Болох хүртэлх. Түүхийн богинохон яриулвал. Хамгийн ихэнд нь 2 дугаар курст байхад Wireless.com гэдэг компанид ажиллаж эхэлсэн. Тэгээ Wireless.com гэдэг тухайн утасгүй интернетийн компани гэдэг ойстойгоо технологийн аюу гоё. Тухайн үед бол энэ одоо 3G 4G гэдэг одоо өнөөдрийн технологи байгаагүй. Тэгээд утасгүй интернетийн компанид ороод би сүлжээний инженерээр эхэлж ороод тэгээ сүлжээний администратор гэдэг. Ерөнхийдөө яг хийдэг ажил нь бол нэг А цэгээс Б цэг хүртэл интернетийг дамжуулах сүлжээг л одоо найдвартай ажиллуулах үүрэгтэй. Тийм ажил дээр айгүй азтай оюутан залуу байсан ирнэ одоо тэрэн дээр ажиллах тийм боломж олдоод тэгээ би ГТМС-ийн мэдээллийн системийн ангид сурч ирсэн. Тэгээд тэрүүгээр тэр компанид би нэг 3 жил гарan ажилласан. Тэгээд үндсэндээ за өглөө нь хичээлд яваал оройн ажиллаад тэгэл яг ийм амьдрал юм яг 3 жил яваад тэгээд нэлээд интернетийн технологи гэдэг нэг юм байдаг юм байна. Арын одоо галтгоонд нэг юм болд юм байна гэдэг ойлголт аваад тэгээд тэрний дараа болохоор яг сурч ирсэн мэргэжлэрийн мэдээллийн систем програм хангамжаар ер нь компани хийя, ер нь айгүй орон зай байна. Тэгээд нэг 4 найзтайгаа нийлээд нэг тухайд нэг компани болж ирсэн. 3 дахь курсээ төгсөөд тэгээ мөрөөдөл нь болохоор ер нь энэ гадуур айгүй үзүр үйлчлэх явж байна. Одоо энэ UB балластик тоглолт болохын энэ дуурийн театрч их болохын тий. Хошин шогчийг тоглож ийн, киноч их үзэж ийн тэнгис тухай үед байсан тий. Тэгээ 2006 оны 100 бид нэг интернетээр тасалбар зардаг систем хийгээд тэгээ орсон тэр ажил руу. Тэгээ яг өмнөдөө ороо явсан чинь нөгөө цалингаа тавих хэрэгтэй болдог мөнгө нь байдгүй.
бизнес өдөрч мэдхгүй, мөнгө урсгал юу ч ойлгохгүй. Тэгээд мөнгө олохын тулд шал өөр ажил руу ороо явцсан. За ингээд ажил ороод ер нь тэгээд хэд төсөл маань ингээд бүтлгүүтээд тэгээд тэрний дараа би стартап хийж үзснийхаа дараа за ер нь менежмент гэдэг юм ойлгохгүй сайн менежменттэй газар ажиллаж үзье гэдэг. Тэгээ Азийн хөгжлийн банкнд хөрөнгөний зах зээлийн ийм одоо шинжлэх төсөл рүү орсон. Тэгээд тэрэн дээр бол яг ерөөхдөө IT-ийн бүтцсэн юмнуудын бүгдийг гаргаад тийм одоо цаас боловсруулах ажил хийгээд тэгээд дууссныхаа дараа за одоо ерөөсөө л яг гадаадд очиж сурах хэрэгтэй байна. Үнэхээр ойлгохгүй мэдэхгүй чадахгүй зүйл айгүй их байгаа юм байна. Сурыг гээд тэгээ Fulbright одоо тэтгэлээд өгөөд Fulbright авч чадахгүй түрүүн ярьдаг сургуульд явсан. Тэгээ та бол жихнээсээ сурсан юм байна те. Яг бүр өөрөө сурыг гэж хүмүүсийг бас ингэж анзаарахаар зарим хүмүүс зүгээр нэг гадагшаа явж тухайн нэг сургуулийг ямар нэгэн байдлаар төгсөж ирсэн нь энд нэг хүлээн зөвшөөрөгдөх боломж гэж харж бас төгсөж ирж байгаа хүмүүс байдаг л да. Яг гоо зүгээр миний хувьд бол нэг л бодол байсан. Очоод яг сурыг гэдэг бодол бол байгаа. Гэхдээ бүр ингэ детальчлаад энийг л бүр айгүй мэдчих гэхээс илүү айгүй хурдан юм ингэ шахаадсан. Энийг одоо өг. Одоо энийг хий. Гэс энэ одоо хариуг нь өг гэнтэр гэдэг. Ингээд амар шахаад явгонгууд тэр шахаж явж байгаа тэр завгүй хэв маяг дотор унчихгүймсэн гэсэн үгс лээсэн. Тэ юмыг өгч чадахгүй нэг пейпер юм бичээд ирэх дөрөвдөд өгөн шүүгөнгүүд тэрийг нь одоо өгч чадахгүй алдчихгүймсэн гэх тэ. Тэгээ ингээд энэний алдахгүймсэн гэд гүгээд байх зурал маш их юм богино хугацаанд болоод авчихсан. Ерөөсөө л тэдний бас менежментийн арга барил нь хүн сурах арга барил нь тэр үлээ. Тийш ингээд тий амар их амар шахацдаг цаг хугацаа богино. Өглөө өөрөөр нэг 5 гэж босоод гэлс юмнуудаа амжуулаад орой хичээл дуусч ирэл нэг 12 хүртэл юм хийгээл тэгэл унтаал яг л нэг тийм амьдралын хэмээгээр нэг 13 сар ингээд гэлс нүдүүлчихэж байгаа. Тэгээд гол нь яг MBA програм эхлэхдээ л өөрсдөө тэгээд та нар ингээд бизнесийн салбарт ихоор маш их завгүй юмнаа маш их ачаалттай богино хугацаанд шийдвэр гаргах юмнууд гарна. Тэгэхээр ийм ачаалтыг даад сурах хэрэгтэй. Энэ хамгийн гол юм чинь энэ. Тийм болохоор манайх энэ нэлээд шахуу шүү. Анхааралтай байгаарай. Ингээд янз бүрийн юм харах цаг байхгүй шүү. Тэгээ яг дунд нь бодохоор нэг 7 хоног л яг гоё амарч исэн мэт. Яг Christmas үеэр ялтч өөр нэг бүгдээр амарчдаг. Тэгээд яг сураад дуусаад ирээд би бизнесийн салбарт ажиллана гэж бодож исэн. Тэр үед мэдээллийн технологийн шууд харилцаалгын газарт ажиллах бас боломж гараад тэгээ би тэнд ажилласан. Засгийн газрын одоо зохицуулагч агентлагт ажилласан. Тэгээ тэнд би 4 жилийг өнгөрөөсөн. Тэнд бол яг харилцаалгын бүх хэрэгслүүд бодлогоор зохицуулагдсан гэдэг ажил дээр очсон. Маш сонирхолтой ажил. Гэхдээ яг би бол нэлийн эрт очсон. Тийм бас нарийн сайн юм ойлгохгүй байхдаа нэлийн залуухан очсон гэсэн үг. Тэгээ тэр салбартаа ямар ч сайн ажиллаад нэг 2-3 ажилд ямар ч санаагаар би оролцоод тэгээ 16 онд төрөөс гараад 17 онд би Бригэн групт орсон. CEO-гийн франчайзингийг яг анханаас нь төсөл хэлбэрт байхад нь л яг удирдсан юм биш гар би тий. Тийм намайг орж ирэхэд болохоор Central Express гэдэг 3 дэлгүүртэйсэн. Тий. Тийм тэгээд мэдээж одоо гаан хувийн захиралд бол ингээд convenience дэлгүүрийг гоё болгоно гэсэн маш гоё тийм passion байсан. Тэгээ яг нэг бизнес хөгжлийн захирлаар орж ирэнгүүт ерөнхийдөө компани хөрөнгө оруулалтын портфолио гэж ярьдаг. Олон төрлийн бизнесүүд алийг хийх үү яах вэ хөө. Тэгээ яг нэг зүйл ярилцж байсан болохоор эдийн засаг ингээд айгүй хурдтай өсөөл тэгэл бууралан айгүй тийм таамаглалшгүй их циклтэй тий. Тэгэхээр тэр дотор Бригэн групп бол барилгын салбарт нэлээд гүнзгий орсон. Тэгэхээр нөө барилгын салбар өөрөө бас нэлээд савлгаантай. Тэгэхээр нөгөө талд нь энэ савлгааг намжааж идэг бас дахиад нэг бизнес хэрэгтэй. Тэгээ тэрийг бол convenience юм байна гэдэг ингээд тодорхойлцсон байсан. Тэгэхээр за тэгвэл миний хувь нэмэр оруулах хэсэг нь магадгүй илүү тэр convenience жижиглэнгийн худалдаа хэсэг юм байна. Яагаад гэвэл тэр хэсэгтээ бас нэг талдаа надад бол байгаа сонирхол нь бол технологи гэдэг юм маш их ашиглах юм байна энэ бизнес. А нөгөө нэг сонирхолтой зүйл нь бол энэ шинэ бизнес юм байна. Тэ шинэ бизнес цоо шинээр ингээд бий болгоно гэдэг нь аягүй сонирхолтой юм байна. А тэгээд ингээд бүр нойлоос нь эхлээд хөл дөрөнд тогтоох нь гоё юм байна. Тийм. Тэгээд ерөөхдөө энэ бизнесийг хариуцж явж эхэлсэн. Тэгэл анх
тэр одоо CU-гийн эрхийн навыг аль солонгосуудтай холбогдоод нүүдэлнэрээ судалгаагаа хийгээл яг л энэ процессээс нэхнээс нь явсан. Франчайз дэлгүүр ч юм уу ер нь франчайз бизнес чи бүх ноу хавын цаанаас нь олгоод стандартын тогтоочж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнийхэн дагуу хийхэд л ер нь амжилттай болох юм шиг л төсөөлөл байна л да, мөнгө л байвал. Гэхдээ яг таны одоо гол удирдах байгаа ажил Монголынхаа хөрсөн дээр одоо буулгаж Монгол хэрэглэгчтэй илүү ойртуулах бах те. Тэр хооронд юу хийчих гэсэн үг вэ? Франчайз гэх тэгэнгүүт мэдээж маш их мэдлэг байна. Тэгээд тэр нь болохоор тэрний одоо солонгосын зах зээл дээр ингээд тохирцсон ч юм уу, Японы зах зээл дээр тохирцсон ч юм уу. Бүр ингээд 20 30 жилээр биднээс төрүүлсэн юм нөө ба. Тэгэнгүүт Монголын нөхцөл рүү хөрсөнд буулганаас. Тэр бол нэлээд одоо төвхтэй ажил болно. Тэгэнгүүт одоо чинь солонгосоодоос бид энэ асуудлыг яаж шийддэг юм бэ гэдэг асуухад болохоор за наад чинь бидний нэг 96 7 онд тохиолж ирсэн асуудал байна да. За яг одоогийн залуучууд бол наадах чинь яаж шийдгийг мэдэхгүй. Бид нэр одоо нэг тэтгэврт гарсан ийм хүмүүс байгаа. Тэднээс асуугаадах юм. Тэгэхээр тэд нар нь яг хэлж өгдөг байхгүй тийм. За яг одоо наад чинь бол яг л ийм асуулт юм аа. Та нар энийг нь шийдэг. Тэг жигнэсээ тэгээд тэр тэтгэврт гарсан хүмүүсээс асуудаг юм тийм. Тийм. Тэгэхээр нөгөө нэг нэлээд жоохон нас тогтцсон 50 60 та хүмүүс нь хариулж мэднэ. Өнөөдрийн 25 6-тай солонгост одоо тэр компанид ажиллаж байгаа мундаг залуучууд нь хариулж мэдэхгүй гайхал энэ та нар ямар сони юм бэ? Яагаад ийм юм бэ л гэх тээ. Яагаад ийм хачин байгаа юм бэ л гэх. Тэр нь жишээ нь анх юу байх вэ? Яг одоо жишээ нь бараа бүтээгдэхүүний түгээлтийн асуудал байна л да. Ингээд орж ирэнгүүтээ за та нар ингээд түгээлтийн солонгост бол ингээд түгээлтээ болохоор яг ерөнхийд нь нэг IT системээр удирддаг. Гэхдээ тэрийг ингээд тусдаа компаниуд хийдэг юм аа. Монголд ингээд та нарын түгээлтийг барааны чин түгээлтийг бүх одоо айлуудаас бүх барааг нь цуглуулж аваад тэгээ нэг машинд ачаад тэгээ нэг дэлгүүрийн одоо барааг өдрийнх нь барааг нэг газар авчиад өгчдөг компани байдаг юм байхгүй тий. Солонгост бол тэр нь бүрдсэн тий. Хоёр дахь асуудал нь болохоор тэр бараа түгээдэг компаниуд чинь яг ингээд цагтаа ирдгүү. Тэгээ солонгост бол 30 минутаас ерөөсө хоцорч ирнэ гэдэг ойлголт байхгүй. 100 юм захиалсан бол яг 100 юм л ирнэ тий. Тэгтэл өнөөдөр болохоор юу гэдэг нь одоо 100 юм захиалахад одоо юу гэдэг нь 5 6 шиг дутаачих энэ төр хөвлөлүүд бол байг асуудал байна. Гэхдээ энэ бол ингээд хөгжлийн явцад шийдэгдэнэ. Иймэрхүү нөхцөл байдлууд бол нөгөө солонгосын зах зээлээр байдаг учраас энийг яаж шийддэг вэ гэдгийг нь одоо 90 онд ажиллаж байсан хүмүүс нь л мэддэг. Тэр үедээ бол солонгосын зах зээл тийм л байсан гэсэн. Тэр жижиг зайг л яаж үр ашигтай байлгах вэ гэдэг дээр ер нь бас аягүй сайн зохион байгуулалт хийдэг гэсэн үг юм байна. Тэр одоо жишээ нь энэ зай талдаа яг ашиглаж байгаа талаараа ярил. Тийм. Одоо ингээд хүн орж ирэнгүүт жишээ нь энэ талаас орж ирэхэд ишиг нэвт харагдах хэрэгтэй тийм. Лангуунууд ингээд тагилцсан биш. Тэр хүнд илүү зай талаатаа санаж байгаа. Гэрэл нэлээд сайн хийж өгч байгаа тийм. Тэгэхээр илүү юм илүү тод харагдаад илүү жоохон удаан байх сэтэл төрөл тийм. Тэгээ одоо энд би зогсож байгаад надад тусламж хэрэг болоод би ингээд гараа өргөхөд тэнд байгаа хүнд харагдчихж байгаа тийм. Тийм болохоор энэ лангуу юм өндөр биш байна. Тийм ингээд намхан хийж байгаа. За энэ хоолны хэсэг. Хоолны эргэлт бол аягүй сайн шүү дээ. Хоолны эргэлт бол тийм бид нар өдөртөө нэг дүүргээл орой гэхэд бүх зүйлээ зараад дуусгадаг. Тэгээ орой бид нар дэлгүүр хаахтаа бүх зарагдаагүй хоолнуудаа бүгдийг нь ахтлал бусдгалд оруулаад дуусгадаг гэсэн тийм. Ихэнх хоолоо өөрсдөө хийж байгаа тийм. Эдний тал нь бидний өөрсдийн хоол. Тал нь одоо хамтарч ажилладаг компаниуд байна. Одоо жишээ нь манай хамтарч ажилладаг компаниуд өөрөө шинэ бүтээгдэхүүн ингээд ийм гоё савлгаатай бүтээгдэхүүн гэдэг байгаа байхгүй юу? Ингээд задарчдаг, халаахад амархан дотроо яг энэ хэмжээгээрээ. Та нар бас нөгөө бараа нийлүүлэгч хамтарч ажилладаг байгууллагуудаа өндөр стандарт тавьж байгаа болохоор тэр дагуу бас аягүй сайн хөгжиж байгаа бах тий. Тэр аягүй хөгжиж чинь нөгөө талд одоо fresh box гэдэг айлд хэрвээ CU байгаагүй ийм бүтээгдэхүүн гаргах боломж байгаа. Тэгээ ковидын үед одоо ресторанууд ингээ хаагаад аягүй хүнд байх үед жишээ нь манад хоол нэрэлдэг байсан айлууд ингээ CU-гээс тоолсон шүү дээ. Тийм тогтмол орлоготой аймаг байж байгаа боломжууд гарч байгаа. Тэгэхээр бас тэр талаар бас нэлээд олон айлуудад бас боломж гарч байгаа гэж бодлоо. Тийм. Одоо жишээ нь энэ бол жишээ нь өөр нэг тусдаа хоёр залуу байгаа. Яг өөрсдөө энийг анх ирээ санааг нь Yota Cuisine гэдэг компани. Энэ компани одоо жишээ нь хоёр залуу хамтраад хийж байгаа бизнес. Тэгэхээр анх бол зүгээр гарааны бизнесээс өнөөдөр бол борлуулалт ашиглах бол нэлээд төвчтэй болчихж байгаа. Тийм. Тэгэхээр манай дээр бас нэлээд олон стартапууд байдаг гэсэн. Одоо энэ Fresh Box, Blue Jay энэ одоо дагаад бас тэгвэл нэлээд хэдэн бизнес хөгжиж байгаа юм байна. Тийм. Энэ бол маш гоё бүтээгдэхүүн. Ингэний хормог нь Teso компаниас гаргасан Milko брендийн бүтээгдэхүүн. Энэ жишээ сая 4 сард гаргаад
айгүй амжилттай явж байгаа бүтээгдэхүүн. Энэ ингээд Сайн авчраад боловч дуусна шүү байгаа. дээ. Тийм. Тэгэхээр нөгөө ийм жижиг савлгаатай хүн ингээд нэг удаа аваад энийг одоо уугаал болоо байхгүй юу? Аха. Нийс чи ингээд ихээр нь хадгалах гал тэрийг хөлдөөгөөл гисгээгээл тийм. Тэгэхээр Монголын бас ийм компаниуд одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд энэ CU-ийнхаа онцлогт тааруулаад бас бүтээгдэхүүн савлгаа Яг тийм. одоо харах хэрэгтэй юм шүү дээ Тийм тийм. Яг тийм. Тэгэхээр энэ одоо жишээ нь Milko брендийн хувьд бол тэр онцлогийг аягуулсан авалж хараад Аа. тэгээд ингээд бүтээгдэхүүн оруулаад айгүй амжилттай болж байгаа. Тэгэхээр савлгааны хэмжээ энтерт бас нэлээ учир байна. Тийм. Битүүрийн энэ байгаа газар бол CU-гийн гол нэгдсэн агуулга юм байна тийм ээ. Та түрүү яриандаа айгүй олон удаа хүргэлтийн үйлчилгээг их онцлогтойгоор яриалсан л та. Тэр хүргэлт эндээ одоо ийм богино хугацаагаар хадгалж бараагаа өдрөөр нь хүргэнэ гэдэг нь одоо ямар давуу талыг олгож байгаа юм. Тэгэхээр нөгөө түрүү хэлжсэн нөгөө дэлгүүр өөрөө бол одоо хамгийн их хүн цугладаг юм цэгүүд дээр байна. Тэгээд тэнд бол нэг 100 м квадрат дотор одоо их хэмжээний бараа хадгална гэдэг бол юу гэдэг нь 7 хоногийн нөөцөө хадгална гэдэг бол хитрхи үнэтэй талбар дээр одоо агуулгах түрээслээд байгаа гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр эндээ бид нар бол нэг 1-ээс 2-7 хоногийн барааны нөөцийг хадгалаад тэгээд дэлгүүр одоо өдөр болгон төгөлтийн төвөөс бараа хөлөөж одоо ингэсэн өндөр үнэтэй талбай төрүүлснээс хамаагүй хямд тусдаг. Нөгөө талдаа үйл ажиллагаа ч гэсэн илүү амар их олон бараатай дэлгүүр дээр ноцолтоод байхгүй тий. Илүү түгээлтийн төвөө ашиглаад ингээд. Тэгэхээр энд бол одоо нэг дунджаар компани хэмжээнд нэг 2-7 хоногийн одоо 137 дэлгүүрийн 2-7 хоногийн нөөц байгаа гэсэн. Ер нь CU дэлгүүр маань өөрөө миний зүгээр хардгаар бол эдид бүтц гэж хардаг. Тэгэхээр зарим хүмүүс технологи гэж харж байгаа, зарим нэг хүмүүс нь дэлгүүр гэдэг ч юм уу те. Би бол яг эдид бүтц гэж хардаг. Энэ дэд бүтц ер нь бол бусад газруудаа хэрэгтэй л те. Олон газрын цэгүүд бий болж байна те. Энэ хоорондоо одоо бүх одоо логистика хийж юм ч гэх юм уу. Тэгэхээр та энэ өөрсдийнхөө дэд бүтцийг нээлттэй болгох уу? Энэ дээр та ямар бодлоготой байгаа байв те? Яагаад гэвэл за одоо ч том дэд бүтц зогсрогдсон байна. Гэхдээ дахиад нэмээд 2-3 жилийн дараа энэ дэд бүтц улам томорно. Хэлбэрээ өөрчилж эхэлнэ те. Тэгээ офлайн бөгөөд онлайн ингээд холилдож эхэлнэ. Тэгэхээр тэрэн дээр та тийм бодол ямар байгаа бол тийм за нэгдүгüрт нь болохоор бид нөгөө маш том дэд бүтцч тэрнийхээ дэд бүтцийнхаа үр өгөөжийг аль болох олон хүнд хүргэх хэрэгтэй тийм. Тэгэхээр олон хүнд хүргэх гэхээр айгүй олон төрлөөр ашиглах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр олон төрлөөр ашиглах гэхээр бид нар тэр бүх хэрэглээг нь бүгдийг нь өөрсдөө хийчихдэг. Тэгэхээр дандаа хүмүүстэй хамтран төсөв тийм. Хамгийн энгийнээр одоо хүн годомжинд Canon хайгаагүй гэдэг. Canon хайцсан байгаад. Гэхдээ Canon бол хэрэгцээ бол байсаар л байна. Гэхдээ Canon гэдэг юм цөөрцсөн байна. Тэгэхээр одоо тийм тэгэхээр төрүүлээ next electronics-тэй бид нар хамтраад энэ brother printer дээр ингээд өөрчлөлт хийгээд аппликейшнасаа дамжуулаад гар утсан дээрээс юм хийлээд эсвэл ингээд хуульчдаг ийм үйлчлэгийг бүх ингээд салбарт байна. Яг энэ шиг жишээг бид нар бүх төрлийн үйлчлэгэнд ирэх юм. Тэгэхээр бид нар бол өөрсдөө open platform гэж хараад байгаа. Тийм тэгэхээр цаашдаа бол айгуу тийм нээлттэй хамгийн гол нь манай үйлчлүүлэгчд юу хамгийн хэрэгтэй вэ? Тэр л бид нар чухал. Тэрнээс бидний нөгөө ашиг сонирхол гэдэг зүйл нь бол хэрэглэгчийн ашиг сонирхлоос давсан ашиг сонирхол байж байхгүй л тийм. Тэгэхээр бид нар бол хэрэглэгч бол ямар үйлчилгээл хүсэж чинь бид нар алийг хийж чадхаар тэр бүгдийг л нээлттэй оруулна гэсэн. Тэр ер нь бол open retail платформ гэж ойлгож болох нь шүү дээ. Open bank гэдэг. За танаа гурван бизнесийн хувьд бол ингээд томорцсон, хөгжсөн те ийм байна л да. Тэгэхээр нөө технологийн араа өөр хөгжлүүдийг харж байгаа. Бүр ингээд та гурвын одоо яг бизнес дээр хэрэгжилж байгаа тэр нэг ийм үндсэн модель технологийн систем байна шүү дээ. Тэрийг яг жижиг бизнес дээр яаж давуу тал болгож ашиглаж болох вэ? Тэрийг хараагүй байгаа компаниуд байж болно шүү дээ. Ерөөсөө дата буюу нөгөө мэдээллийн бааз гэдэг юм ерөөсөл таныг тий юу хийж байгаа одоо юу хийх ёстой, юу хийж байгаа, ямар одоо үр дүнтэй ажиллаж байгааг бол ерөөсөө тэр бааз л. Тэгэхээр одоо жижигхэн компани бууцны ганц ч байсан, жижиглэнгийн худалдаач байсан, одоо юу ч байсан, үйлчлэгээ нэг тавилга хийдэг байсан ч гэсэн би тэр хүмүүсүүдийнхээ датаг цуглуулж тэр хүмүүсүүддээс илүү их нөө фидбек одоо мэдээлэл буцааж хариу үйлдэл авч иж тэр хүмүүсүүдийнхээ ирээдүйг бодож
дараагийн бизнес хийх юм бол ерөөсөө энэ хамгийн том чухал юм. Тэгэхээр гэж боддог. Тэгээд тийм учраас нөгөө нэг жижиг том нь хамаагүй ерөөсөө та бол датагаа л хадгалах ёстой л гэдэг. Одоо тэр түүнээс заавал сервер ав гэж байгаа юм шүү. Тэгтэл миний худалдан авахч энэ 10 хүн юу хүсэж чинь, юу гомдолж чинь, юу мөрөөдж чинь гэдгийг одоо бодчихлах ёстой л гэдэг санаа. Таныг хаашаа явж байгаа, хаана юу хүсэж байгаа, яаж бүх юм мэдж байгаа. Тийм учраас банк бол нөгөө ирээдүг бол дандаа дурдчилж харж яадаг. Тэр хүн ахаад энэ давтамжтай энэ үйлдэлийг хийнэ гэдгийг бид нар хардаг учраас тэнд нь ингээд тэр бүтээгдэхүүнийг тэр хүний амьдралыг хөнгөвчүүлж болох юм ингээд тавьж идэг. Тэгэхээр яг компани болвол тэр жижиг том нь хамаагүй тэрийг л бодож тэр үйлдэлийг л эртнээс бэлдээсэй л гэж би боддог. Гэхдээ яг нөгөө бизнес зээл авах гэж байгаа жижиг дунд бизнесүүдэд та нар ямар нэгэн байдлаар одоо магадгүй энэ авсан зээлээ үр дүнтэй ашиглахын тулд дата заавал ашиглаач гэж зөвлөдөг баг тийм. Манай банк бол open банк гэж одоо ер нь стратеги одоо яг энэ IT талдаа боддог. Тэгээ open банк гэдэг нь юу гэхээр би ингээд жилдээ 40 сая доллар ингээд зарж байгаа шүү дээ. Тэгээ технологид. Гэхдээ би энийг ганцаараа эзэмшээд баймарг байгаа байхгүй. Тэгээ бид нар юу хүсэж байгаа вэ гэхээр жижиг том нь хамаагүй манай энэ системийг ашиглаач. Манай энэ технологиг ашиглаач. Манай энэ IT-гийн болон бид нар ер нь бол тийм нээлттэй банк гэдэг тийм тавьсан. Тийм учраас нөгөө финтекүүд одоо ингээд гарч ирж байгаа ингээд банкны салбарт орж ирж байгаа энэ олон үйлчлэгийг ингээд авч явж байгаа аппликейшн одоо энэ стартапуудыг бол банк бол дэмждэг. Тийм бид нар ерөөсөө худалдаа байна юу байна. Хамгийн гол юм нь бид нар win-win байгаад энэ улсад хэрэгтэй юм л бид нар хамтаа хийх хэрэгтэй байхгүй. Хүмүүсийн амьдрал төвөг болохгүй бид нар амьдралыг бий болгохын төлөө банк ажиллах хэрэгтэй. Тэр нь банк нь ганцаараа хожоод байж болохгүй бүгдээрээ хамтаа ажиллах хэрэгтэй л гэдэг. Тэр яг юу нээлттэй гэсэн үг вэ? Банкын одоо ингэ нөгөө датагаа хавд арчаал өгдөхгүй гэж шүүмжлээд байна шүү дээ. Дата бол хуультай. За тэгвэл юу нээлттэй? Нээлттэй гэдэг нь юу гэж юм гэхээр хүмүүс одоо ингэдэг. Танаа банктай ингээд холбогдоод би ийм нэг худалдаа хиймээр байна. Ийм нэг IT-гийн сүлжээг ингэмээр байна. Тэгээ банкуд хаалттай. Тэр чинь хүн болгонд нээж болохгүй шүү дээ. Манай банкны хувьд юу хэлж байна гэхээр окей тий. Ороод ир холбогд тий. Банкыг ашигла, банкны сүлжээ серверийг ашигла. Гэхдээ юу хийх гэж байгаа юм? Одоо нөгөө нэг залилан байна уу, элдванга мик гэж бид нар тэрийг нь бол хязгаарлана. Нөгөө талдаа яг тэр бизнестэй өөртөө хэрэгтэй болон одоо хүмүүсийн амьдрал зөв юм гэж байгаа бол бид нар манай банкны сүлжээ сервер те элдванга нь одоо энэ холболтын IT юм бол тантай бол хамтран шүү л гэж байна. Яг тэгж холбогдоод амжилттай явж байгаа бизнес байна уу? Гэхдээ одоо яг ерөөсөө энэ одоо яг ингэж холбогдох нь гэж нэг тодорхой жишээ хэлэх гээл байгаа юм. Санаа нь бол одоо бид нар CU-тэй сая ингээд виртуал карт гэдэг нэг юм хийсэн. Тэгээ тэр бол юу хэлж ийнө гэхээр хүн заавал пластик карт ингээд бариад яваад байгаа гэж байгаа юм шиг. Тэгээ CU дотор хүн CU-д үйлчлдэг юм бол тэр виртуал картыг өөртөө нэгэд виртуал картын ард нь танд худалдаа авалтын нэмсэн хөрөнгө одоо мөнгөний нээлттэй гэж. Нөгөө талдаа маш олон компаниуд нөгөө одоо ингээд хөрөнгөний зах зээл дээр гарч байгаа компаниуд эдгээр ингээд технологиор манайх холбогдож, финтекүүд холбогдож, банкусууд холбогдож. Ерөөсөө энэ бүр хамгийн анхны энгийн жишээ бол энэ Нягтлан гэдэг хүн чинь 40 хүн ингээд суугаад өдрийнхөө хуулгыг чадахгүй бүх гүйлгийг ингээд шивдэг байсан. Тэгэхээр энэ өөрөн телефоны компани. Тэгэхэд бид нар хамгийн анх тэрийг хийж өгсөн. Ерөөсөө гүйлгээ хийгээл бол автоматар тэр маск тавигдаад тэр гүйлгээ танигдаад тэр хүний утас цэнэглэгдэг болгосон. Тэр эндээс юу хэлж байгаа нөхөр бүтээмжинд маш чухал байна. Хоёрдугаар харилцагчийн үйлчилгээ харилцагч дээр ирж байгаа өгөөч нь өндөр байна. Тэгэл ерөөсө бүхэл хүнийг ингээд хөнгөвчлөгийн төлөө банк бүх салбарт ажиллая гэдгийг л санаа. Саяны яг ярьсан жишээн дээр бол банкуд яг л одоо нөгөө бид яг одоо хэрэглэгчтэй үүдийн за ингээд виртуалаар ингээд зээлийн карт гаргая гэвэл бид нар тэр том дэд үтсийг байгуулж чадахгүй. Тэрний тэр нууцлаа айлгүй байдал юу ч хийж чадахгүй. Тэгэхээр ингээд дэд үтс харахаар Монголын банкуд бүгдээрээ хийцэн байна. Аль нь нээлттэй за холон тонкон дээр дэд үтсэн нээлттэй байгаа мэдгүй танаа ямиг ашиглая. Бид нар ашигласан хэмжээгээр ингээд мөнгө төлөөтэй бай. Хамтаа ажиллаатай тий. Тэгэхээр маш том юм дэд үтсээр хангаж өгч байгаа юм суур платформ биднэрт болж байна гэсэн. Тэрэн дээрээ тулгуурлаа бид нар одоо жишээ нь хүмүүс дэлгүүрт орж ирээд loyalty application CU app уншуулчаад тэгээд картаар мөнгө төлөөд энэ хоёр үйлдэл хийгээд байна. Энэ ер нь хэрэглэгчтэй айгу төвөгтэй байна гэдэг. Тэгээ бас голон тонкноос бид нар энэ банкныхаа картуудаа бүгдийн CU-ийн app дотор ингээд суулгаад холбож байгаа. Тэгээд орж ирээл ингээд ашиглаж байгаа. Тэрний юу гэдэг нэг ганц CU app-аа ашиглаад
төлбөрөө төлөхөд ард талд нь тэр loyalty point бүх юм бодогдоо тэр одоо баримтад бүртгүүлэх хэрэгтэй бол тэр бүртгэл нь яваад ингээд хүнд улам л төгөхгүй болох юм. Тэгэхээр тэрний тэр дид үтсийг нь бид чинь банкнаас авч байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хамтарч ажиллаж нэг нэгнийхээ хийсэн хөрөнгө оруулалтыг нөгөө нэг нь хөрөнгө оруулалт хийгээд дид үтс үүсгэж байгаа бид нар энэ талд дахиж юм давхарт чих ёсгүй л гэсэн. Өмнө нь одоо банкнууд дээр гарсан одоо гашуун туршлага бол тэр ATM шүү дээ тий. Бүгд давхардуулж хөрөнгө оруулалт байсан. ATM байхгүй болсноо байгаа юу? Тустай байгаа. Тэр ер нь бол бид нар нэг ярьсан юм а. Тэгээд банкны холбоон дээр. Тэгээд банкны хүү өндөр байр гингүүл үү ATM. Ер нь тэр үнэн шүү дээ. Тэр үнэн шүү. Яриад байдаг. Ерөөсөд энэ банкны хүү өндөр байна гэдэг зүйл чинь нөгөө өртгийн л одоо асуудал байхгүй. Тэг яг хөө тэрэн дээр нэг юм юу гараад байт. Тэр нөгөө зах зээл арай том олон ATM-тэй олон одоо сүлжээтэй банк нь тэрийг давуу байдлаа алдчихна гэж бодоод ерөөсөө болтгоо. Түүнээс бид нар бол тэрийг нэгтгэе гэж яриад байдаг. Тэгээд жоохон тийм асуудалтай. Яг хөө танай дээр байдаг тийм нөө бий болцсон системийг бид нар өөр одоо жижиг компаниуд хөнгөвчлсөн байдлаар ч юм уу те яаж нэвтрүүл ашиглаж болох юм. Тэгээ яг ер нь л team системүүдийг аюу сайн хөгжүүлэх хэрэгтэй. Нөгөө талдаа бас бизнес хөгжүүлэгч нарт тэрийг бид нар ойлгох хэрэгтэй л дээ. Одоо хоёр хүнтэй компани биш техник нөхөр хоёр нийлээд бийж байгаа бизнес. Тэр компанид бид нар очил аймаг програм хангамж яриад ингэх юм бол угаасаа ойлгохгүй, дийлэгчгүй, амжихгүй байхгүй. Тэгэхээр яаж бид нар тэр технологиг илүү хялбархан болгоод одоо 5 хүнтэй, 10 хүнтэй компаниудыг ашигладаг болгох уу? Ер нь бол тэр компани 20 хүнтэй компани байсан ч технологи ашиглах хэцүү. Тэр болгондоо ингээл амар их олон хүний нөөц нэмээд байвал бас зардал нэмчихнэ. Тэгэл захирал нь тэрнийгээ бас одоо нэг загварчлах хэрэгцээ үүснэ гэл ер нь жоо төвхтэй. Тэр айгүй тийм сайн шийдлүүдийг бид нар айгүй гаргаж ирэх хэрэгтэй байдаг. Энэ бол одоо худалдааны салбарт бол за мэдээж танах бол том. Тэгээ том систем өөрсдөндөө угсарчиж байгаа. Гэтэл голомт банкны харилцагч байгууллагуудын 90% нь ийм системгүй байхгүй. Тийм өдөөсөө байхгүй. Ингээ механикаар ингээ хийгээд яваад ирсэн. Яг хард дэвтэр гэж. Технологи тэрээ илүү томоор ойлгоод байдаг тий. Тэгэхээр бид нар тэнийг хийх л ёстой гэсэн. Ямар системийг харж чадахгүй яах. Айгу өргөн асуулт л байгаа юм л да тий. Зүгээр яг ингээ харж хахад ер нь ингээд илүү чамбай гүйцэтгэлтэй бизнес хийхэд ер нь технологи ашиглах талаар бодвол илүү зөв юм шиг санагдана. Жишээ нь 100 харилцагчтай бизнес байдаг бол тэр 100 харилцагчтай бүгдийг ингээ бүртгэгчсэн. Тэгээд эндээс би ийм бүтээгдэхүүнүүд зарж байгаа юм байна. Энд өөр ийм боломж байдаг юм байна. Тэгээ бид нар энэ дээр тэгвэл ийм хэмжээний борлуулалтыг хийвэл яаж юм те. Тэр бүгнээ бүртгээд ингээ явдаг ийм жишээ систем байгаа те. CRM гэж яриад байдаг. Тэгэхээр тэр бол одоо жишээ нь бүхэл бизнесүүд төр CRM бол нэвтрэх боломжтой байх гэж бодоод байна те. Бүр ингээ жижиглэгийн худалдаа дэлгүүрлэл биш бол ихэвчлэн ийм 100 харилцагчтай бизнесүүд төр бол их тохиромжтой болов гэж бодоод байна. Тэгэхээр ингээд ярихаар өстө түмэн боломж байгаа. Гол нь нөгөө нэг илүү чамбай нарийн сайн гүйцэтгэлтэй болъё гэдэг зорилгоор технологиг ашиглавал зөв юм болоо л гэж байна. Тэгээ хэрэглэгчийнхаа үйлдэлийг багасгаж өгөх гэсэн бас нэг үнцэг гарах бах тий. Тэр зүгээр дэлгүүр. Гэхдээ бид нар дэлгүүр дотор хамгийн бага эфорт үзүүлдэг. Тэр нөгөө харилцагчаас тэр хамгийн бага юм үйл хөдлөлтийг л шаарддаг. Одоо имийг л хийж өгөхөл тэр хүмүүсүүдийг л аль болох хэлбэрчлэх гал яваад байна гэдэг санаа тий. Одоо та бүхэн чи яг 3 жилийн өдөр ирж байна тийм ээ. 137 салбартаа болчихсон байна. Бараг нөгөө дундаж хугацаа нь нэг салбар дэлгүүр нэг дундаж хугацаа нь 7 хоног гэсэн шүү дээ. Тэр тийм хурдтай л хэлсэн л байна л да. Нөгөө жижиг дэлгүүрүүд бол ингээд бараг бүр байхгүй болж байна гэсэн үг. Тэгэхээр тэд нар хайчиж байгаа гэсэн үг үү? Яг ийм байгаа. Бид нар болохоор одоо ер нь бол эхний цаг үедээ бол маш их одоо энэ бизнес одоо худалдаа тийм ийм одоо идэвхжлэлт өндөртэй газруудад дэлгүүрнэсэн байна. Тэр нь манай дэлгүүрүүдийн бараг 70 орчим хувь байгаа. Орон сууцны дэлгүүр дээр бол бид нэр их багаар орсон байна. Тэгэхээр нөө бизнесийн хэсэг дээр бол ийм дэлгүүр байгаагүй. Яг цайны газрууд бол байсан. Тэгэхээр тэнд бол бид нар одоо хэн нэгний бизнесийг ингээд байхгүй болгоцсон зүйл байхгүй байгаа. Орон сууцсан дээр очиход бол бид нэр орон сууцны дэлгүүр байгуулахдаа бид нэр тэн дээр шал өөр форматаар орж байгаа. Мэдээж одоо орон сууцны дор байдаг хүнсний дэлгүүр орохдоо яг л нөө хоол ундаа хийж идэх гээл тэрнийхээ орцыг худалдаж авч байгаа шүү дээ. Талах гэхэд л ингээд нэг талд нь талах байж байгаа, нөгөө талд нь ингээд хям юу гэдгийг одоо сэрн жишээ нэгээд байж байгаа те бяцлаг байж байгаа. Манай дэлгүүрт ороод ирэхээр яг ингэж тавиагаа. Гэхдээ нийлүүлээд нэг сандвич болгоцсон байна. Тэ.
Яг уу гэртээ ингээд томор талх аваад бөөнөрөө суугаад хямаа хэрчээд ингээд өөрөө сандвичээ хийгээд идэх гэж байгаа юм бол хүнсний дэлгүүрээс юм аваа. Харин цаг хэмнээд тэгээд айгүй олон төрлийн сонголттойгоор газ ингээд хэргэлчихье гэж байгаа юм байвал манад орж ирээд ингээд нэг савлсан юм жижигхэн сандвич аваад чээ. Тийм. Тэгэхээр нөх хүнд өөр үнцэн бий болгоод байгаа. Тийм болохоор манай Орсын газар хажуу талд хүнсний дэлгүүр ажиллаж лээд. Тэнд борлуулалтанд нөлөөлөд байх зүйлч байдаг. Тийм. Тэгэхээр ингээд цухтаа явж байгаа. Та яг банкны одоо бас хөрөнгө оруулалт гаргадаг зээл гаргадаг хүний хувьд ингэж хэлэхэд одоо CU-д шахагдсан цайны газар, кофе шоп, хүнсний дэлгүүрүүд яах ёстой вэ? Ерөөсөө шахагддаг ба. Байдгаар байж л байгаа. Гэхдээ юу вэ гэхээр тэр компани тэр жижигхэн дэлгүүрийн эзэн болвол за би өшөө ухаантай ажиллах хэрэгтэй юм байна шүү. Би өшөө энэ үйлчлэгээгээ цэвэрлэгээгээ стандартаа илүү сайжруулахгүй юм бол болохгүй юм байна шүү гэдэг тэр хүмүүст сургамж өгсөн, мэдрэмж өгсөн. Тэр хүмүүс бол илүү их ингээд өөрөө бизнестэй тэр үйлчлэгээнд анхаарч гэлсэн. Энэгээр юу болж байгаа вэ гэхээр тэнд нэг CU гэдэг дэлгүүр нэгдээд тэр компани дампуураагүй тэр компанийг харин илүү ухаантай ажиллах боломжийг нь өгсөн. Нөгөө талдаа бол эндээс юу хожиж байгаа гэхээр хэрэглэгч хожиж байгаа, улс хожиж байгаа. Нийгмээр хожиж байгаа. Тэгэхээр тэр хүмүүс бол яг тэрийг л ойлгох хэрэгтэй. Ер нь ингээд орон нутагт анзаарч байхад нэг дэлгүүртэй хүмүүс аль олон жилийн өмнө нэг тэр дэлгүүр нь ажиллуулж ирсэн тий. Нэг нэр нөхөр хоёр ажиллаулдаг. Тэгэл хүүхдээ зогсоодог ч юм уу хамаатнуудаа зогсоодог. Тэгэл айгүй их бараа агуулгатаа бараа өрцөн. Тэг ингээ ярилцаад үзэхээр би банкны зээлтэй л гин тэгсэр нэ яг бизнес талаас нь харахаар ингээ дараагийн түвшиндээ гарч чадахгүй байгаа байхгүй тий. Дарагдцсан. Тэгсэр нэ ядарсан. Тэрийг магадгүй тэр үеийн тим нийгэмд амьдарч ирсэн тэр ачааллыг даагаас сурцсан хүмүүс л авч явахаар байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо ийм саб франчайз авсан хүмүүс танай брендингийг авч ажиллаж байгаа хүмүүс ямар давуу тал олгож байгаа гэсэн үг вэ? Гол юмнуудын яг нөгөө дид бүтцийн шийдэл байгаа. Тэгэхээр нөгөө түгэлт гэдэг том дид бүтцэн тий. Хоолны үйлдвэр гэдэг яг тэнд нөгөө ялгарх бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дид бүтцэн. Дахиад IT-ийн дид бүтц хийж өгч байна тий. Тэгэхээр энэ дид бүтцүүдийг хийгээд ирэхээр тэр хүмүүс үйл ажиллагаа явуулахад арай илүү хэлбэр болоод эхэлж байгаа. Тий. Ер нь хүнсний дэлгүүрүүд дээр байгаа айгүй одоо ялангуяа хүнсний дэлгүүр ажиллуулж байгаа хүмүүстэй байгаа хүндрэлтэй асуудал бол түгэлт юм байна. Түгэлт үнэхээр одоо 300 гаруй 350 одоо хүнсний бүтээгдэхүүн импортлдог үйлдвэрлэдэг компаниуд байгаа. За хүнс босч байгаа тийм. Тэгэхээр эдгээр худалдааны компаниуд маань бол бүгд тус тусдаа түгэлтээ хийдэг. Тэгэхээр нэг дэлгүүр дээр л одоо 10-аас 20 бараа түгэлт өдөртөө ирдэг. Тэгээд тэр дэлгүүрт ажиллаж байгаа хүн одоо бүхэл айлуудтай бүгднтэй нь харьцаал тооцоогоо хийгээл тийм. Баргал үндсэндээ нөгөө нэрв нэгтлэнгийн ажил хийсээр байгаа л ингээд бүтэн өдөр өнгөрч байгаа тийм. Тэгэхэд юм тэр хэрэглэгчтэй гоё үйлчлэх тийшээ цагаа зарцуулж чадахгүй. Эсвэл хоёулангийн зэрэг хийвэл үнээр ядардаг тийм. Тэгэхээр тэр асуудлыг нь бид нэр шийдэж өгөх хэрэгтэй байна гэдэг. Одоо түгээлтэн дээрээ бид нэлээд их хөрөнгө оруулалт хийж эхэлж байгаа. Түгээлтийг нь хийгээд өгөө гэж. Тийм түгээлтийг нь хийгээд өгье. Тэгээ бид нэр манай брэнд болоод ажиллаж байгаа хамтарч ажиллая франчайзи. Тийм одоо нөгөө танаа нэрийг аваад брендингийг ашиглана л гэсэн үгтэй тийм. Тэгээ бид франчайз гэж нэрлэдэг тийм. Франчайзын хөтөлбөр эхлүүлээд одоо бид нэг 23 дэлгүүртэй явж байгаа. 23 одоо жижиг дунд бизнес эрхлэгчтэй ингээм хамтраад ажиллаж байгаа гэсэн үг. Тэгэхээр яг гоо цаашдаа бол бид нэр франчайзаар дамжуулаад ер нь одоо хүнсний дэлгүүрүүд хэрвээ үнэхээр манай брендд ороод ингээд ашигтай байна гэж өөрсдөө үзэж байгаа бол бид нартай ингээд хамтарч ажиллах үе таалга нээлттэй. Бидний гол хийх юм бол одоо яг тэр ялгарх бүтээгдэхүүнүүдээ хоол, сандвич юу гэдэг энэ бүтээгдэхүүнүүдээс гадна яг тэр түгээлтийн хүндрэлтэй байдаг асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй байна. Тэгэхээр одоо жишээ нь одоо би яг дэлгүүр дээр байхдаа бас тайлбарж харуулъя тий. Жишээ нь ингээд лангуун дээр манайх ингээд харахаар ингээд цөөхөн нүүр байгаа. Хоёр одоо ингээд ийм төрлийн бүтээгдэхүүн байлаа хоёрхан ширхэг ингээд өрчихсөн байгаа. Яагаад юм гэхээр өдөр болгон авах боломж байгаа учраас. Өөр хүнсний дэлгүүрт орвол хэрвээ энэ өдөрт 2 зарагддаг 3 өдөр тутам түгээлт явдаг бол ингээд 6 нуур байгаа. Яг бол 3 дахь өдөр байхгүй болчих болохгүй юм чинь. Тэгэхээр нөгөө зай талбай томорчж байгаас дэлгүүрт. Тэгэхээр барааны нөөц томорчж байгаа. Дундаж хүнсний дэлгүүрт 8-аас 80-аас 100 гаруй сая төгрөгийн бараа байгаа. Одоо манад болохоор 30 орчим сая төгрөгийн л бараа байгаа. Тэгэхээр нөгөө нэг бага зай талбайгаас илүү их борлуулалт хийх боломж гарч ирдэг гэсэн. Тэрнийхэн төлөө бид нэр ингээд түгээлтээ хийдэг ардтална. Тэгэхээр энэ бол convenience-ийн ер нь бас айгүй чухал юм юу одоо бизнесийн моделийн даваа тал юм байна. Тэгэхээр гол нөгөө
Өнөөдөр хүнсний дэлгүүр ингээд бие даагаад ажиллаж байгаа хүмүүс ерөөсөө л гол тэр яг хэцүү байгаа тал нь нөгөө дид үтс хөгжөөгөө гэдэгтэй л байна Монголд тийм. Юу гэдэг одоо би нэг бараа захиаллаа гэхэд юу гэдэг Чокопай гомон ундаа усан цухтаа нийлээд нэг саунд хийгээд түрээд ирэхийг л хэлээд байгаа юм л да тийм. Энэ шиг ингээд тус-тустай хүн орж ирэл ах биш. Тэгээд нэг баахан бараа агаад идэг зарим нь зарагддаг ч үлээ яадаг ч үлээ тийм. Ерөнхийд нь нүдэн баримжаа агаад идэг. Тэрийг болохоор IT-гаар ерөнхийдөө ингэж харж чад энэ бараа бол иргэд сайтай, энэ бараа бол муу. Тэгэхээр энэ ороод одоо борлуулалт нь буугаад эхэллээ. Тэгэхээр энэ барааг бол одоо хас. Энэ нь бол шинээр орж ирж байгаа хурд илүү хурдцтай байгаа. Энийг орвол тэгэхээр байгаа талбай дээр илүү хурдцтай зарагддаг бараа нь одоо хурдан тавих. Тэгээ тэрэндээ IT-гаа ашиглана гэсэн. Ийм маягаар л ажил. Талбайг амар сайн ашиглах юм. Талбай хэрэглэл хамгийн чухал нь тийм. Тийм болохоор нөө арын өрөөндөө бараа хатгалдаг. Тэр чинь маш үнэтэй талбай авч байгаа юм л та. Тийм хүмүүст одоо ороход хамгийн олон хүн хамгийн хялбараар орж болох талбай гэхээр тэр чинь хамгийн үнэтэй талбай л юм л та. Тэгэхээр үнэтэй талбай авсан юм чинь тэндээ бараа овоолоод хадгалаад иж болохгүй. Хурдан зарах хэрэгтэй. Тийм эргэлдэж явах хэрэгтэй тийм. Тийм учраас түгэлтэй. CEO яаж ажилтгийг харцсан болохоор магадгүй шууд энэ стандартыг аваад хэрэгжүүлъя гэж бодож байгаа олон газрууд бас байгаа л хэл та. Франчайз өгж байгаа газруудаа ямар шаардлага тавьж өгч байгаа вэ? Авъя гэсэн болгонд өгж байгаа юу? Тэр стандартыг бас авч явах газруудыг аюул сайн шалгаж өгөх байх л та тий. Бид нар ер нь саб франчайз ихлээд одоо нэг 23 компанитай жижиг дунд бизнес эрхлэгчтэй хамтарч ажиллаж байгаа. Тэгээд хамгийн гол шаардлага болохоор ер нь энэ бизнес аюул олон юм жижиг деталуудтай ажилладаг тий. Тэгэхээр өдөр болгон тэр дэлгүүр дээрээ ажиллах ийм эзэн байна гэдэг л ер нь хайгаад байна. Бүтэн цагаар. Тийм бүтэн цагаар одоо үнэхээр тэр дэлгүүртээ бүх зүйлээ өгч ажиллах юм байна. Энэ л хамгийн том шаардлага. Тий. Мэдээж энэ бол сонсоход айгүй энгийн юм шиг хэрнэ. За энийг яг доктортой 5 жил хийж чадах уу 7 жил хийж чадах уу. Үнэхээр бол хүмүүс нэлээд их одоо хүчин чармай болж шаардна. Тэгэхээр тэр шалгуураа давалсан болж байна гэвэл бид нар хамтарч ажиллаж байгаа. Өөр нэг нарийн бол олон шалгуур байхгүй. Тэгэхээр дэлгүүр ажиллаж исэн хүн бол бүрч давуу тал болох уу? Давуу тал болно. Тийм. Гэхдээ өмнө дэлгүүр ажиллаж байхдаа сурсан байсан зарим нэг зүйлсүүдийг бол өөрөөр хийх шаардлага гарна. Тэгэхээр нөгөө шинээр суралцахдаа бас бэлэн байх хэрэгтэй. Тэр ингээд битүүрийн ярилцлагыг сонсож байгаа хүн ч юм одоо ингээд хаач үдээ те ямар ч байсан ингээд дэлгүүр ажиллах уу, цааны газар ажиллах уу, нэг бизнес хийчмээр байдаг, мөнгө эргэлдүүлчмээр байдаг. Юу хийх вэ гэж шийдэж байгаа хүмүүст нэг дэлгүүр ажиллахаар одоо ашиг багтаа байдгаа ч гэдэг юм уу, ер нь баг ашиг болохгүй штэ гэж яриа бас байдаг штэ. Магадгүй танах бол ингээд 137 сүлжээ дэлгүүр ажиллаулж байгаа болохоор ингээд том зургаараа том эргэлтээр ашигтай бизнес байх нь гэдэг гэж харддаг хүмүүс ч байдаг л да. Тэгэхээр тэрнэрт хэлэхэд нэг дэлгүүр тэгж хэр сайн ашигтай ажиллах боломжтой. За тэр магадгүй танахаас ингээд юу авлаа гэхэ танай брендинг тэр бол мэдээж нэг олон зүйлээс хамаарна. Сайн байршил нэгдүгürt нь авах хэрэгтэй. Хоёрдугаарт нь өөрөө тэндээ сайн ажиллах хэрэгтэй тийм. Тэр хэрэглэгчдийн одоо хүслийг илүү мэдрээд тэгээд өдөр тутмын үйл ажиллагааыг алдаагүй жигд хийхээс ахуулаад. Тэгээ би нэг олон дэлгүүрийг аваад хүн сайн ажиллуулж чадна гэдэгт бас жоохон эргэлздэг. Яагаад гэвэл ритейл бол буюу жижиглэнгийн худалдаа бол яг тэр жижиглэн гэдэг үгтэйг яг дүүцсэн бизнес. Тэр жижиг одоо зүйл болгоныг ингээд харж явах хэрэгтэй те. Лангон дээр ингээд барааны үн солигдсон байна уу гэдгийг харж явах хэрэгтэй те. Энээс холоод маш их деталь ажиллах хэрэгтэй. Тэгэхээр тэр нөгөө эзний нүд бол алт гэдэг үг байдаг. Тэгэхээр тэр эзэн дэлгүүр дээр байвал бүх зүйлийг л яг тэр алт болгож харна гэсэн үг шүү дээ те. Тэгжиж тэндээс өгөөж хамгийн томор хүртэнэ. Тэгэхээр бол нэг дэлгүүр дээр нэгдүгürt нь хамгийн анхаарлаа тавих хэрэгтэй. Хоёр дахь зүйл нь бол мэдээж тэр дэлгүүрийг сайн явуулаад ирвэл нэг гэр бүл бол хангалттай сайхан амьдрахаар хэмжээний л ашиг байгаа. Тийм. Гэхдээ тэр нь мэдээж байршил болгоноор өөр. Мэдээж зарим байршил илүү том борлуулалттай, зарим нь болохоор бага борлуулалттай тийм. Гэхдээ бүгдэн дээр нь ашигтай ажиллах боломжтой. Тэгээд тэрэнд нь хамгийн гол нь тэр эзний нүд алт гэдэг одоо тэр эзний сэтгэлгээ тийм. Тэр бол маш чухал. Бидний үүрэг болохоор одоо ерөнхий том зургаар нь дэд үтсийг хангаж өгөх, маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлт тийм. Хүний нөөцийн сургалт чиглүүлэг тий. За тэгээд одоо өөр одоо санхүүгийн өөр одоо ямар бусад дэмжлэгүүд байна тэрийн зах зээл дээрээс олж өгөх банкудаас зээлэн дээр дэмжлэг үзүүлэх гэх мэтчлэн тий.
Ийм юмнуудаа хийгээ. Тэгээд ингээд хамтраад Тэрэн дээр мөрдөл дэмжлэг үзүүлэх. Тийм банкудтай бид нэр одоо жишээ нь голомт банктай тийм одоо жишээ нь санхүүжилт хийх. Одоо бид нэр дахиад бас өөр санхүүжилтийн хямд их усээр ярьж байгаа. Франчайзтай зориулаад тийм бодохгүй бас зарлагдах байх. CU гэдэг ингээд нөгөө манайд орж байгаа гэдэг ингэсэн чинь тэгэл Монголын мөнгийг гадагшаал гаргачихж байгаа шүү дээ. Гэдэг нэг шүүмж ирээд байсан. За яг нөгөө бид нар бол яг мэдээж франчайз авсан юм чинь франчайз авсныхаа төлбөрт мөнгө төлдөг. Гэтэ тэр мөнгө бол маш бага мөнгө. Тэрнгээр эргүүлээд бид нар хамгийн гол нь юуг авч байгаа гэхээр ингээд 10 жил нэг юмыг нүдээл дууган анханаас нь бүтээгээд авах биш. Тэр мэдлэгийг төрүүлэл авчиж байгаа. Энийг яад юм гэхээр ингээд хийчихдэм. За. Ингээд 2-3 жилээ юу гэдэг 1 сарын дотор ингээд хэмнэдэг. Тэгэхээр бидний яг үнэндээ өнөөдөр монголчууд биднэрт юу хэрэгтэй юм бэ гэхээр цаг хугацаа хэмнээд хурдан хөгжих л илүү чухал тий. Тэгэхээр цаг хугацаа хэмнэж байгаа гэдэг утгаар маш чухал. Нөгөө талдаа болохоор бид нар нийт өнөөдөр ингээд төлөөд байгаа мөнгөтэйгөө эргүүлээд бид нар гадаадаас оруулж иж байгаа манай одоогор бол 10% эзэмшил байгаа Солонгосын. Тэгэхээр бид нар тийм хэмжээний гадаадын хөрөнгө шууд хөрөнгө оруулалтыг оруулж ирсэн байна. Тэр бол бас их чухал гэж бодод байна. Яа тэгвэл бид нар Монголоос гарч байгаа мөнгө нь гаднаас оруулж ирсэн мөнгнөөс хамаагүй бага байхгүй. Тий. Тэгээд дээр нь бид нар мэдлэг оруулж ирээд байна. Тэгэхээр энэ хамтын ажиллагаанаас бол бид нар яг үнэндээ бол бид нар хамаагүй хожилтой байдаг гэж хардаг. Дээр нь дахиад нэг юм нь болохоор бид хэд ер нь анх гэрээ байгуулахдаа ганц л юм хүссэн юм л та. За Монгол ингээд жижигхэн дэлгүүрээ энд бид нар 360 дэлгүүр 500 дэлгүүр орчим хийгээд ингээд энэ зах зээл ер нь хамчих баг. Гэхдээ ингээд Солонгосыг харсан чинь та нар ингээд 15 мянган дэлгүүртэй жилдээ ингээд 5-6 тэрбум долларын борлуулалт хийдэг ийм компани байна. Тэрний лангуун дээр чинь бид нар гарчээ л та. Тэр нь ер нь хамгийн том эрх ашиг юм байгаамаа. Яг үнэндээ Монголд ингээд 300-400 дэлгүүр хийгээл ингээл тэгэл эндээ цатаа суучих биш. Гол нь тэр Солонгосын лангуун дээр гарч ирэх эрхийг өгөөч. Тэгээ гэрэн дээр бид нэр эрхээ аваад ингээд орж байгаа. Тэгэхээр Солонгосын лангуун дээр Солонгосын тэр өдөр тутам үйлчлүүлж байгаа тэр хэрэглэгчдийн хэрэглээ болох тэр бүтээгдэхүүнийг Монголд хийж чадах юм бол борлуулалтын сувг нь бэлэн байж байна. Тий. Тэр бол бүр илүү том боломжийг биднэрт гаргаж өгч байгаа гэж хараад байгаа. Тэгэхээр энийг бид нар бас бидний бас жоохон алдаа авах шиг байна. Энийг бүр ингээ байнга л ярьж ингээ хүмүүс тий ойлгох хэрэгтэй юм шиг байна. Бидний боломж олгоцсон гэдгээ ингээл хүмүүс муулаад ирэхээр найгаал ногдаал одоо яад юм бэлээ гэж тэгээд ах үзүүл биднэрт ерөөсөө байхгүй тий. Та нар ингээ бүтээгдэхүүнээ стандартын дагуу хийж чадах юм бол бид нар гаргах сувгийг бий болгоцсон байна штэ. Энийг ашиглаач гэж ярих хэрэгтэй байна. Тэгээ өнгөрсөн жил бид нар бас Vitafit-тэй хамтраад ихний бүтээгдэхүүнүүдээ гаргаж үзсэн. За ямар бүтээгдэхүүн? Ийм 3 төрлийн жуус байсан. Тий. Тэгээ энэ жил дахиад өөр хэдэн бүтээгдэхүүнүүдийг ярьж байгаа. Тэр чи дэлхийд даяар тэр одоо CU-гийн дэлгүүр дотор манай Монгол бүтээгдэхүүн буюу ундаа явж байгаа байхгүй. Экспорт хийял гэж яриад байдаг тийм. Айгуу том агуулга байна шүү дээ. Зай талбай их байна. Өшөө ашиглаж болохоор байна. Тэгээд нэгэнд ингээд бий болчихсон түгээлтийн системээ ашиглаад одоо бизнесийн хувьд тэрийг өөр эргэлтэнд оруулах боломжийг харж байгаа юм. Тэгээ бидний бизнесийн онцлог болохоор сайн хэлжсэн юм бүтэн юм бараа гэхээр задлаад цөөхөн ширхгээр нь дэлгүүр гарч байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө түгээлтийн бас тодорхой ур чадварууд компани бий болно. Энэ яг одоо цахим худалдааны e-commerce бизнестэй ингээд шууд давхцдаг энэ ур чадвар. Нөгөө талдаа Монголд Улаанбаатарт өнөөдөр ингээд түгээлт хүргэлтийн дэд бүтц байхгүй. Тэгэхээр эцсийн хэрэглэгчд авчиж өгөх нь бол маш хүндрэлтэй байгаа. E-commerce цахим худалдаанаас ашиг. Тэгээ бид нар ингээд олон салбар байгуулад ингээд явж байгаа юм чинь хэрэглэгчтэй ойртчихлоо. Тэгэхээр дараагийн өгч чадах үнс нь юу гэхээр тэгвэл цахим худалдааны юм түгээлтийн дэд бүтц болж болох юм байна. Барааг нь энэ түлээж аваад тэгээд дэлгүүрүүдээр авчаад дэлгүүрээсээ дахиад хэрэглэгчийн гартаа авчиж өгөх юм боломж байгаа юм байна. Ийм бас дараагийн бизнесүүдийг хийгээд бид нар хоёр зүйлийг хийсэн. Нэгдүгürt нь болохоор дэлгүүрээсээ 30 минутад хүргэдэг үйлчилгээ. Нөгөөх нь болохоор агуулгын үнэр гэдэг. Одоо энд байгаа бүтээгдэхүүнүүдийг одоо гэртээ байгаа ээж нар жишээ нь памперс бөөнөр нэг захиалж авч байгаа. Дэлгүүрт ингээд тавих гэхээр лангуун дээр хэцхээ том зайтай зай эслээд байдаг. Тэгтээ хэрэгцээ болоод байдаг. Тийм зүйлийг яг гэртээ хүргүүлдэг. Өнөөдөр захиалаад маргааш нь гэрт нь аваачаад өгч байгаа. Энэ бол яг л цахим худалдааны бизнес. Тэгэхээр цахим худалдааны бизнесийн хамгийн чухал юм бол ард нь логистик түгээлт байна. Тэгэхээр энэ даваа талаас бид нар ашиглаад цаашаа
энэ төрлийн бизнесийг бас нэлээд хөгжүүлнэ гэж харж байна. Түгээлт рүү орохоор яг одоо төв офисосод яг team бизнес модель дараагийн шатна гэсэн үг үү? Эсвэл та нар өөрсдөө Монголынхаа нөхцөлд тааруулж шинээр хийж байгаа. Энэ бол яг бидний өөрсдөө яг Монголын нөхцөлд энэ хэрэгцээтэй байна гэж хараад хийж үзэж байгаа юм бизнес. Ер нь Монголын зах зээл дээр бизнес хийхээр заавал ямар нэгэн өөр бизнестэй уяхгүй л бол яг тэр бизнес дангаараа ашиг олох нь зах зээл нь жижиг болохоор хэцүү байдаг юм шиг байна. Яг уу нэг талаасаа ингээ харах юм бол өнөөдөр e-commerce Монголд яаж хөгжиж байгаа гэхээр ихэвчлэн бүх хүмүүс аппликейшн дээр их санаа зовоодох шиг байна. Тэгдэг. Тэгээ одоо их гоё харагдах хэвээр юм болоход амархан байх хэвээр тэр үнэн. Гэхдээ нөгөө талд нь маш чухал юм зүйл бол логистик, дэд бүтц тэ. Энийгээ байгуулахгүйгээр e-commerce бол цааш явах аюул хэцүү. Тэгэхээр бид нар логистикийг хийжээ. Нөгөө талд нь тэр shop front гэж ярьдаг те. Дэлгүүрийн нүүр талыг хийдэг улсууд нь. Тэгээд ингээ хамтраад ажиллая гэдэг юм модельтэйгээр ажиллаж байгаа. Ажилд авахдаа CEO-д дадлага хийжсэн, CEO-д хэд хоногч болтгоо ажиллаж исэн хүмүүсийг авнаа гэсэн яриа хүртэл гарцсан байсан. Тэгэхээр хүмүүсээ яг яаж бэлдэж байгаа вэ? Тим хэмжээнд очтолно те. Монгол хүмүүс чинь ер нь л нэг тийм бүрэг те хүнтэй мэдлэгтэй хүртэл нэг жоохон цаагаараа их замтай дөө те. Би дэлгүүрт ажиллаж байгаа юм чинь гэдгээсээ бараг хичээд байгаа ч юм шиг. Яг уу биднэрт бол анх тийм бодол байсан. Ер нь залуучууд маань яадаг бол доо Монгол хүн ч бас харьяар хаяач бас харьяар шивдэ энэ төр гэж бодож байсан. Гэтэ яг бодит байдал дээр залуучууд бол тийм биш. Маш гоё ийдэг. Тэгээ мэдээж олон дотор ганц нэг нь зөксгүй авир гарах нь бол байна. Мэдээж хүмүүс л юм чинь тийм ээ. Тэгвэл ер нь нийтээр бол аягүй тийм ийдэг. Одоо яг 20-30 насны залуучууд бол маш гоё ийдэг. Ер нь ихэнх нь тэр залуучууд байдаг. Тэгээд тэр залуучууд ингээд ингэх ёстой шүү. Ийм ижлэгийг заавал хэлэх ёстой. Энд дээр ингээд хариуцлагатай хандаж шүү гэдээ хэлэхэд бол маш гоё хүлээж авдаг. Тэгэхээр бид нар тийм амар том одоо хүндрэл бол учраагүй. Ерөнхийдөө нийгэм маань бол аягүй гоё болж байна гэж харагдаж байгаа. Шинэ ажилтнаа хэдийн хугацаанд бэлтэж гаргах вэ? Ер нь нэг 5 хоног байдаг кассан дээр гаргахад. Тэгэхээр нөгөө нэг өнөөдөр яг ковидос болоод бид нэр танхимын сургалт хийж чадхаа болчиход байна. Өмнө нь бол танхимын сургалтын дээр авчираад бүх юм заагаад ойлгуулад ингээд тэгээд дадлагт 2 хоног дэлгүүр дээр гаргадаг гэсэн. Өнөөдөр бол дандаа дэлгүүр дээр байгаа. Тэгэхээр ажиллаж байгаа дэлгүүр олон болоод ирэхлээр мэдээж тэндээ сургацсан хамаагүй амар те бодит байдал дээр дэлгүүрийн менежер маань сургаал. За ингэ шүү, тэгэн шүү, энэ ажлыг ингэж хийн шүү гэдэг ингээд сургаал авчдаг. Тэгэхээр бидний хувьд бол яг хамгийн чухал юм маань дэлгүүрийн менежер болчих. Дэлгүүрийн менежер маань зөв хүн, зөв хандлагатай, хичээнгүү тийм хүн байвал тэгэл хүмүүсийг маань сургаал ингээл цаашаа хэвлээ томрол явуулах юм. Та түрүү гадаад сурж байхад, мастертаа сурж байхад амар шахуулж исэн гэжсэн. Тэгэл бизнес эрхлэж байгаа хүмүүс ч одоо ийм л ачаал даа чадвартай байх ёстой гэж шахаад исэн гэсэн. Тэгэхээр одоо бизнес дээр ажилтнуудаа бас тэгж шахдаггүй. Мэдээж биднэрт нөгөө хамгийн чухал юм цаг хугацаа байдаг. Мэдээж нэг талд нь зардал гарч идэг, хөрөнгө оруулагчдын хүлээлт байж идэг, хэрэглэгчдийн үйлчлүүлэгчдийн маань хүлээлт те. Өдөр болгон л бид нар гомдол авч байгаа энэ юм болохгүй байна. Тэр юм энийг сайжруулаач гэх те. Тэгэхээр бид нар бол ингээд байнгын ингээд одоо 2-3 талаасаа төрийн байгууллагаас ч юм шаардлагатай ингээд маш олон талаас хүмүүсийн хүлээлтэн дотор байгаа. Тэгэхээр хүлээлтэн дотор байгаа учраас хурдан юм хийх хэрэгтэй те. Тэгэхээр мэдээж нөгөө багаараа бид нар бие биенээ шахдаг. Тэгээд энэ соёл маань бас ер нь бүр ингээд суучихсан байна. Тэгэхээр нөгөө бие хүлээлтээс гадна багууд нэгнээсээ те энийг хурдан энийг түргэн болгомоор байна, дэргээ түргэн болгомоор байна. За ингээд ихээр мэдээж маш олон асуудал яаралтай болоод эхэлнэ те. Тэгэхээр тэр дотроос хамгийн чухал нь менежмент дээр ярьдаг асуудал нь аль нь чухал юм бэ? Аль нь арай одоо чухлынх нь эренблэх ажил те. Тэгэхээр нөгөө нэг ажлынхаа дарааллыг хараад өнөөдөр яг л энэ дээрээ хэдүүлээ анхаарал алдахгүй энийг л энэ шүү дараа нь энийг хийнэ төр төвч гэх мэт ийм яриад байгаа. Тэгэхээр яг манай багийнхан бол ачаалттай ажилладаг. Тэгээ нэг махархмаа зүйл нь бол маш хичээнгүй маш тайчин. Франчайзаас солонгосоос бүх юмаа сурцсан тэгэл энд хэдэн хүмүүс өглөө 9 цагт ирээд гоё ингэ сууж байгаа л үдийн цайнаар гоё хоол идчихэл орой 6 цагт инээлтэл гэртээ арчдаг үгүй нэлээх ажилдаг. Тийм. Тэгээд сурах зүйл их байгаа учраас бас яг энэ цаг үе бол бас залуучуудад хамгийн гоё үе нах л гэж бодоод байна. Маш их зүйлийг айгүй богино хугацаанд л сурж байгаа. Тэгэхээр бид нар хамгийн гол нь бол
хүмүүсээ чадахтай болох тэр нэлээд цаг хугацаа хэмж байгаа болов гэж бодод байна. Ер нь тэгээд нэг тийм одоо шахахл гэж яриад байгаа болохоос шүү дээ. Одоо их ажилтай байгаад ч юм уу их ажиллаад компани соёл болоод дадал болчдаг те ер нь хүндээ ч гэсэн ингээд дадал болоод тэгээд тэр олон процессыг яаж нэг юм алдаагүй гаргаад хэвшчихвч гэдэг юм уу. Одоо ингээл ямар ч бизнесийн захирлуудтай ярилцахаар айгуу юм цомхон бүтээмжтэй багаар өндөр бүтээмжтэй өндөр гүйцэтгэлтэй ажиллах тэр л одоо ингээл арга барилыг их судалж чинь нэвтрүүлж үзэж чинь янз бүрийн арга туршиж үзэж чинь гэж яриад байдаг. Таач бас түрүү нөө чанартай багтай тулдаа бид нар энэ 3 жилийг бас амжилттай өнгөрөөж гинэ гэжсэн. Бид нар багийг өндөр гүйцэтгэлтэй өндөр бүтээмжтэй байлгах тал дээр яг ямар аргууд хэрэгжилж байна. Одоо бид нар яг арга ингээл жоохон биднээс сайжирж байгаа л гэж бодоод байгаа. Хамгийн чухал зүйл нь болохоор энэ нөгөө нэг айгүй олон зүйлийг бодож хийдэг бизнес. Маш олон жижиг нэг юм жижигхэн одоо эрг шургыг буруу тооцоолчвол тэр нураад унцдаг юм онцлогтой. Тэгэхээр деталь болгоны ажиллагаа аюул чухал. Тэгэхээр нөгөө удирдах байгаа хүмүүс нь ингээл бүх юмыг бодоод ингээл хийчих гингүүд нөгөөдөл нь очиод хийгээд ингэчдэг бизнес ерөөсөө биш. Тэгэхээр нөгөө багт ажиллаж байгаа хүн болгон өөрийнхөө хариуцсан ажлыг одоо өстой нөгөө усын шахалтал бодох хэвээр. Тэгэхээр тийм дадал зуршил бий болгох гол бид нэлээд оролдоод байгаа. Менежментээр за ингийн тулд бид нар жишээ нь менежментийн хурал дээрээ одоо PowerPoint-ээр ингээл орж ирэл тайлан танилцуулдаг тийм. Эсвэл нэг ийм санаа байгаа энийг хийх гэсэн ингээл PowerPoint ярьдаг. Тэрийг болиулсан байгаа. Яагаад гэвэл PowerPoint дотор нөгөө хүний narrative гэж ярьдаг тийм нөгөө нэг одоо story юу гэх юм та. Ийм учраас ингэж байгаамаа. Тэгээд одоо энэ нэмийг ингэж хийхээр шийдүүлсэн. Биднэрт ийм одоо сонголтууд байна. Тэгэхээр тэгтээ энийг нь сонгосон зөвөө яагаад гэвэл энэ гэдэг. Иймэрхүү яриа болж байгаа шүү дээ. Гэтэ хитрхи яриан дээр тулгуурлахаар яагаад ийм шийдвэр гаргасан. Дараа нь алдаа гарчвал юунаас болсон гэдгийг ингээд буцааж хөөж чаддаг. Тийм болохоор бүх юмыг цаасан дээр ингээд болгоо. Хурдан юм хийхээс өмнө бүх зүйлийг бодолцох. Тэ. Хийснийхаа дараа зүг болсон бол яагаад зүг болсноо эндээс нь өмнө бичсэн зүйлээс харах те. Тэгэхээр нөө бичиг дээр тулгуурлаад илүү их зүйлийг боддог ийм л соёл суулгах гэж үздэг. Ингэснээр хүн болгон өөрийн хариуцсан ажлаа нягт сайн бодож чадчихвэл тэр хэмжээгээр бүтээмжтэй ажиллана. Гол бүтээмж одоо унгаад байгаа асуудал бол яг тэр хүмүүс юм дутуу бодсноос бол шийдвэр гарч чадахгүй удаад байгаа шүү дээ. Эсвэл дутуу долимог шийдвэр дээр дутуу долимог одоо судалсан зүйл дээр шийдвэр гаргаад хийж үзээд алдаад алдах нь асуудал биш. Гол нь цаг хугацаа алдаад байгаа. Тэгэхээр нөө бүтээмж гэдэг зүйл яригадаад байгаа тийм. Тэгээ бид нар тэгэхээр нэг тийм л зүйл хийж үзээд байгаа. Тэрэндээ бас нэлийн ихтгэлтэй болоод байгаа. Яагаад гэвэл нөө бичиж байгаа агуулгууд маань мэрэгчлэлтэн төвшинлөг хүртэл очиад ирэхээр энэ мэрэгчлэлтэн маань яг энэ асуудлаа юу гэж харж байна. Бүтэн нэг сэдвийг аваад бүрэн мөлжиж чадж гинөө. Бүхэн зүйл нь ингээл харагдаад эхэлж байгаа тийм. Тэгэхээр хүмүүсийн бас ур чадвар нэлээд сайн ил гарч ирдэг. Одоо нэрээ хүмүүс яаж ажилтнуудаа боддог, сэтгэдэг болох вэ гэдэг нөө зүгээр нэг юм үйлдвэрийн ажилтан шиг нөө уртгаа хийгээд нэг тэр дарааллын дагуул ард нь гарчдаг биш те. Илүү нөө бүтээлчээр ажилдаа хандах, цаг гаргах. Тэгээд тэхийн тулд харин яг л нөгөө нэг асуулт асуух нь аюул чухал байгаа. Удирдлагууд нь дандаа асуулт асуух. Тэрнээс энийг хийх ёстой, ингэх ёстой гэдгээс илүү тэр юу илээ, энийг чи юу гэж бодож байна. Өөрөөр нь л олуулах те. Тэгэхээр байнга асуулт асуух нь бол аюул зөв менежментийн хэлбэр юм байна. Чи нэг ингэж хийгээд хийчих гэх тэгэхээр нөгөө за тгий хийчдэг. Дараа нь ирэхээр үгүй таал тэгж хийсэн шүү дээ. Тэгэл эргээр л хийсэн шүү дээ. Тэгтэл удирдах байгаа хүн бол бүх деталийг харах ямар ч боломжгүй байхгүй тий. Тэгэхээр нөгөө хийж байгаа хүн л өөрийнх юм хариуцлагатай байхгүй. Тэгэхээр нөгөө хүн бүх юм бодох хэрэгтэй. Тэгэхээр нөгөө хүн ял ингээл. Тэгэхээр одоо нөгөө надтай уулзахаар хүмүүс төвөгтэй гэдэг юм дээр аягүй болоо юм асуугаал гэдэг. Ухаал асуугаад байдаг тий. Тэгээ өөрөө тэр чинь хариултаа тэндээсээ олчих юм чинь тий. Коучинг хийх одоо ч айгүй коучинг авдаг болсон биз тий. Тэр чинь бас яг өөрөөр нь хариултыг нь олуулдаг үстэй. Зүгээр л асуулт асуугаал гэдэг. Нэрээ би надад ийм боломж байгаа юм биш. Би чинь энийгээ ерөөсөө олж хараагүй энэ тал руугаа яваад байгаа юм байна гэдэг. Тэрнийг ясандаа коучинг болж гин гэсэн үг шүү дээ. Тэгээд шууд 100% хариултаа мэдж байгаа гэдэг ийм бодол дотор байна гэдэг нь бол ер нь айгүй алдаатай юм байна гэж бодсон. Ялангуяа юм олон детальтай бизнес гэдэг тий. Одоо ингээд яг та гурийн бизнесээс ч гэсэн ингээ харахаар зах зээл дээр нэлээд байр суурь олдсон, бүр томортчихсон. За танайхыг бол ярилдаггүй тийм ээ. Тэгэхээр өшөө тэлий гэхээр хөрөнгө оруулалтын өөр хувилбарыг хайж эхлэх хэрэгтэй болж байгаа хэл та. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын хувилбаруудаа яаж шийдэх вэ? Ойрын
хугацаанд ер нь ямар төлөвлөгөө байгаа вэ? За банк бол мэдээж За, IPO ер нь бол- зайлшгүй хууль Тий. гарцсан тийм ээ. Ер нь бол хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэдэг зүйл бол хүмүүсүүдийн итгэлийг олох хэрэгтэй. Тэгээ нөгөө талдаа тодорхой хэмжээний одоо зах зээлд өөрийгөө байршуулах хэрэгтэй. Тэгжиж нөгөө ямар ч хүнээс бол мөнгө одоо татхад бол боломжтой бол. Энэ утгаараа бол Монголд битгий дэлхийд угаасаа л ерөөсөө хийдэг юм бол энэ IPO гэдэг юм байдаг. За бидний хувьд бол яг энэ 26 жилийн хугацаанд бол банк бол нөгөө өөрийнхөө хөрөнгө нь 10%, хүний хөрөнгө нь 90%-аар одоо хөшөөрөгдөж бизнес хийдэг ийм бизнес. Тэгэхээр бид нар бол 10% айл болох том болгож иж одоо тэр банк бол илүү их ашиг юм. Тийм учраас бол биднэрт бол яг энэ IPO-гийн замыг одоо хөрөнгө оруулалтын зам дээр бид нар явж байна. Одоо хийн. За CEO-гийн хувьд ингээд эрчимтэй томорж байгаа. Гэхдээ ахаад 200 хэдэн салбар нээх боломж байна гэжсэн. Гэхдээ яг энийг дангаараа корпорацийн компани, групп компани төвшөнд хөрөнгө оруулалтаар шийдэх боломж байна уу? Эсвэл хөрөнгө оруулалтын өөр хувилбар төлөвлөж байгаа юу? Тийм бид нар одоо IPO хийх гэж төлөвлөж байгаа. IPO хийх хүсэлтэй бол одоо төрийн байгууллагууд хөргүүлсэн байгаа. За гэхдээ мэдээж яг тэндээс одоо шийдвэр гараад эцсийн байдлаар одоо зөвшөөрөл авах хэрэгтэй байгаа. Бид нар яагаад IPO хийх гэж ингэж хүсэж байгаа юм бэ гэхээр ер нь энэ бизнесийн өөрийнх нь мөн чанар байна. Энэ бизнес өөрөө нэг талаасаа харахад ингээд худалдааны бизнес юм шиг хэрнээ нөгөө талдаа тэр дэлгүүр гэдэг маань өөрөө тэр нөгөө орчиндөө байгаа бүх хүмүүсийн ажил амьдрал одоо өдөр тутмын амьдралд нөлөө үзүүлээд байгаа. За энэ дэр ганцхан одоо бүтээгдэхүүн зардаг газар биш одоо жишээ нь ариун цэврийн өрөөч байна тий. Шо одоо шодангийн үйлчилгээ бусад одоо банк санхүүгийн үйлчилгээ ингээл бүхэл зүйлүүд ингээд нэг дор төвлөрж байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө хүний өдөр тутмын амьдрал хэрэгэлдэг юм дид үтс болчихж байгаа. Тэгэхээр энэ ийм нийгмийн дид үтс шиг ийм цэг болчихж байгаа. Тэгэхээр энэ цэг бол бүх хүмүүст нээлттэй, хүмүүс ихтгэлд авах үзэх хэрэгтэй тий. Тэгэхээр нөгөө компани засаглал талаасаа хувьцаа эзэмшил ингээл бүхэл талаасаа бол энэ олон нийтийн оролцоо байх нь ер нь зөв юм байна гэж харж байгаа. Тэгээ мэдээж өсөж байгаа компани чинь хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гэхдээ хөрөнгө оруулалтад татах айгүй олон хэлбэрүүд байгаа. Тэ? Хувь одоо корпорацууд байна, том хөрөнгө оруулалтын сангууд байна, тэ? За ингээд хөрөнгө оруулалт татчих болно. Гэхдээ олон нийтэд өгснөрөө бид нэр олон нийтийн ихтгэл даах, урт хугацаанд аюу доктортой явах одоо чухал боломж гарах бол гэж бодлоо. За танах бол тэгтээ coin hub-ын тусдаа Shopee-гоос тусдаа шүү дээ. Shopee дээр жишээлбэл хөрөнгө оруулалтын ямар боломжийг төлөвлөж байгаа вэ? Харж. Shopee-гийн бизнес модель бол харьцангуй аюу энгийн аюу ойлгомжтой бизнес модель. Бид нэр бараа бүтээгдэхүүн, хүний бараа бүтээгдэхүүнийг зарж ивэл дундаас нь комисшн авдаг. Тэгээд нөө технологиор суурилсан бизнес болоод яг технологийн тусламжтайгаар хэрэглэгчийн тоо ихсээд тий энэ нь ихсээд байх учраас хойдолд одоо нэг олон хүн ажиллах шаардлага үүсдэг ч юм уу. Бас тийм хэрэгцээ нэлээд үүсэж байгаа юм л да. Operation cost буюу яг үйл ажиллагааны зардал бол ингээд нэлээд тийм хурдтай бас өсдөг. Яг ойрын хугацаанд бол хөрөнгө оруулалт босгоно гэсэн төлөвлөгөө бол байхгүй. Гэхдээ IPO хийн гэдэг одоо чин одоо тийм мөрөөдөл биднэрт бол байгаа. Яг хав бидний харж байгаагаар бол одоо IPO бүр илүү сайн болчоод IPO хийх хэрэгтэй болов гэж бид нар бас үзэж байгаа. Тийм. Яг ер нь хөрөнгө оруулалттай холбоо. IPO гэхдээ бүр гадаад зах зээл дээр судалж үзсэн. Монголын хөрөнгөний бирж дээр биш, гадны хөрөнгөний бирж дээр ч юм тийм. Бүр тийм амар нарийн юм бол яг үндэ гэж бодож амжааг байгаа. Тийм. Гоё IPO болоосоо хүнд өгөөжтэй IPO болоосоо л гэж хүсэж байгаа. Тийм. Ер нь бол хөрөнгө оруулалтын хувьд бол энийг бас гадуур нэг компаниуд нэг ярихгүй байх шиг үлээ. Миний бодлоор бол яг нөгөө хувьцаа авч байгаа хүмүүс хоёр төрлөөр аваад байгаа шүү. За тэр ялангуяа нөгөө залуу одоо хүмүүсийн хувьд нэг нь болохоор ингээд богино хугацаанд одоо арилжаан дээр ашиг хийх сонирхолтой. Нөгөө хөрөнгө оруулагчид нь болохоор тухайн компанитайгаа цуг одоо урт хугацаанд journey хийх сонирхолтой. Тэгээд за би жишээлбэл одоо CEO-тэй хамт дараагийн 5 жил 10 жил хамтдаа би одоо ингээд journey хийгээд явъя гэдэг ийм бас хөрөнгө оруулагч нар бас байна. Одоо залуучууд тийм одоо хамтгаар бодлож одоо сонирхож байгаа. Тэгэхээр бид хэд бол тийм journey хийх одоо кастомеруудаа тийм одоо IPO өрөөдөд хийнэ гэж дотроо ингэж бас мөрөөддөг шүү дээ. Саяхан гэхдээ танай хөрөнгө оруулалтын бүтэц өөрчлөгдсөн тийм ээ хөрөнгө оруулагч нарын. Яг ингээд таны үүсгэн байгуулсан компани тэгээд зах зээл дээр тэлэх нь ойлгомжтой болоод эхэлсэн шүү дээ. Ингээд гараанаасаа гараа явчихсан, амжилттай явах тодорхой болцсон үед хөрөнгө оруулагчид нэмж хувьцаагаа зарж одоо хөрөнгө оруулалт татах нь хайр санагдсан уу юу? За тэгэхээр хоёр компани бол IPO гаргахаар Монголын хөрөнгөний бирж дээр гаргахаар төлөвлөж байгаа юм байна л да. Сая одоо ингээд нэг санхүүгийн салбарт нэг юу боллоо л да. 2-3 хоногийн өмнө те нэг юм шинэ тренд бий боллоо.
Тэгээд эрэлт хэрэгцээ байгаа учраас энийг одоо зөв буруу гэж би бол өөрөөхд бол хэцүү байна. Тэгэхээр одоо магадгүй хоёр компани, танай компани ингээ IPO-гийн оронд coin гаргах талаар судалж үзсэн үү? Эрэлт нь илүү тэнд байгаад байгаа юм шүү. Айгу энгийнээр ярих юм бол за зах зээлээр гаргаад юмаа зарах, хурдан зарах гэдэг нөгөө market liquidity гэж ярьдаг. Тэр утгаараа харах юм бол илүү олон оролцогчтой хөрөнгөний зах зээл дээр байгаагаас илүү coin дээр илүү олон оролцогч байна гэдэг талаас харах юм бол илүү амархан. Гэхдээ нөгөө талдаа бол бид нар бол юу зарах гэж байгаа вэ гэхээр компани хувь эзэмшил зарах гэж байгаа. Тэгээд тэр арилжааны хэрэгсэл нь одоо coin байх уу, төгрөг байх уу гэдэг нь бол яг үнэндээ биднэрт бол нэг тийм чухал асуудал биш. Хуулийн талаасаа харах юм бол энэ бол өнөөдөр юу гэдэг нь хувьцааг арилжаалаад нөгөө талд нь одоо арилжаалах боломж нь бол ингээд төгрөг дээр л байна. Хуулийн талаасаа. Тэгэхээр бол компани хувьцааг coin-оор гаргана гэдэг бол биднэрт хууль эрх зүйн боломж байхгүй. Манайд юу гэдэг нөө трейд юм байна лөө? Хувьцаагаар баталгаажсан токен гэдэг байгаа шүү дээ. Хувьцаатайгаа холбогдчихл байгаа юм байна. Бидний ойлгосноор бол тэр хуулиар зөвшөөрөгдөхгүй байгаа мэн гэж ойлгосон. Ер нь хуулийн дээр зохицуулт байхгүй байгаа мэн гэж ойлгосон. Яг юу л дээ бид нар яг л нэг л юмний төлөө явж байгаа тийм аль аль нь ингээд одоо юу гэдэг хөрөнгө оруулалт татаад хүмүүст ингээд урт хугацаанд биентэй хамт ашиг хийе л гэж. Тэр утгаараа бол нөгөө coin байна уу тэр IPO гэдэг одоо хувьцаа байна уу хамаагүй. Гэхдээ нэг л юм байна. Энд чинь нөгөө яг залуучуудын сонирхол нь coin гэдэг зүйлэнд илүү мэдлийн өөр хандлага байгаа. Гэтэл яг дэлхийд дээр сонгодог одоо жишээ нь бол ерөөсөө энэ IPO гэдэг зүйл. IPO гэдэг зүйл бол хуулиараа хяналттай зохицуулагч байгууллагаас хянжиж олгож байгаа юм. Тийм учраас нөгөө манай хоёр байгууллагын хувьд бол нөгөө бид нар одоо шинэ залуучууд биш. Бид нар энэ одоо салбартаа бол олон зуун жил явна, олон зуун жил ингээд одоо энэ салбарт байна гэдэг утгаараа өмнө ингээд туршлагаа бол coin-оор гаргах нь бол бид нар болно. Гэхдээ coin гэдэг зүйлээр бид нар хийж болохгүй. Тийм л салбарын одоо нэг юм төлөөллүүд л байгаа. Тэгээ тийм утгаараас нөгөө нэг сайн нэг яагаад coin-оор байж болдгоо юм бэ гэдэг юм байна. Түүнээс coin болно л да. Ямар ч зүйл. Манайд ингээд саяхан хэдхэн жилийн өмнө одоо 3-4 жилийн өмнө ч юм уу компани хөрөнгөний одоо Монголын хөрөнгөний зах зээл идэвхжиж эхэлж байна л да тийм энэ бол зөвлөлт. Компаниуд ингээ IPO гаргаж Монголын хөрөнгөний бирж дээр нээлттэйгээр ингээ хувьцаагаа арилжаалж байгаа нь шинэ тренд бий болгоод IPO гаргасан компани юм чинь ингээд лаг гоё компани ч тийм үү те. Яг нөө тайлан тооцоо нээлттэй байгаа болохоор тэгж байгаа л да. Гэхдээ жижиг хувьцаа эзэмшигчтэй хүртээлтэй өгөөчтэй ногд ашиг нь өндөр байж чадахгүй байна. Тэ зардлаа дандаа өндөр гаргадаг ч тийм үү. Мөнгө осгож авчаад тэгээд хизээ ногд ашиг нь өхөн тодорхойгүй ч тийм үү те. Жилд өгж байгаа ногд ашиг нь бага байна гэдэг. Эсвэл ингээд нөгөө хувьцаа гаргаж байгаа компани том хөрөнгө оруулагчтай тохирцсон хэрнээ жижиг айгуу жижиг хэсгээл хөрөнгө бирж дээр гаргадаг гэсэн ийм маргаанууд дандаа яваад байдаг шүүмжлүүд. Энэ одоо жамаараа явж байгаа зүйл юм уу? Ийм л байх ёстой юм уу? Эсвэл энийг өшөөж явах шударгалмаар байна шүү дээ тий. Үгүй нэгдүгээрт миний бодлоор бол одоо яг ингээд энэ нээлттэй компаниуд бий болоод энийг хүмүүс хэрэгжилж тэр соёл нь бид нар одоо л ингээд нэг юм төлөвшөж эхлэх гэж штэ тий. Саяхнаас л ер нь бол яг эхэллээ шүү дээ. Өмнө нь бол хувьцаат компани гэл бараг л нэг юм сувенирний компани шиг ингээл тийм байсан. Одоо бол хүмүүс чинь хувьцаагаа үздэг, тэрнийхэн тайлан балансыг үздэг, энэ компани цаашаа юу их гэж байгаа, юунд хүрэх гэж байгаа, ямар гадны зах зээл рүү гарах гэж байгаа ингээд бүх юмыг харж ээж шийдвэрээ гаргадаг болж байгаа байхгүй. Тэгэхээр би бол одоо нөгөө өнгөрсөн цаг үеийн тэр юмнуудтай одооны энэ сүүлд хийж байгаа IPO-нд нэгдүгээр толж ирэхгүй байх гэж бодож байгаа. Сүүлд хийж байгаа IPO-нуудын хувьд одоо жишээл бид нар хараад үзээ л да. За Lendman-ийн IPO гарсан. Энэ бол цоошин IPO байсан шүү дээ. Энэ бол бас л тэр үедээ салбартаа бол хувьсгал хийсэн л IPO гэж гарч ирсэн байхгүй. Тэг хүмүүс юунд итгэсэн бэ? Тэр компани итгэлт нь одоо вижнд нь тэр бүх юмд нь итгээд одоо орсон. Тэгэхээр миний бодлоор бол гайгүй бах. Зүгээр зах зээл маань бас жижигхэн байгаа даа. Нэг одоо энэ бол нийтлэг бүгднгийнх нь нэг юм асуудал. Тэгэхээр бид нар зах зээлээ томруулах хэрэгтэй. Тэгэх юм бол энэ IPO одоо энэ арилжааны итгэх нь өөрөө бүр ихсэн гэсэн үг. Энийг бид нар хамтдаа хийх хэрэгтэй. Танах одоо судалгаагаа бол хийсэн л байгаа хэл та тийм энэ зах зээл дээр ер нь хэр сонирхол байна гэд мэдээж хийчихэд гарах бодолтой байгаа. Тэгэхээр одоо coin-ы одоо дижитал хөрөнгөний бирж дээр өдөрт юу Монголын хөрөнгөний бирж дээрхээс бүр хэд дахин өндөр байгаад байгаа шүү дээ тий. Тийшээ одоо маш олон хүмүүс ингээ хандсан байна. Тэгэхээр танай одоо татах хэмжээ хөрөнгө оруулалтын татах хэмжээ гүйцэнэ гэдэгт юун дээр итгэж байгаа вэ?
Яг гоо энэ дэр нэг юм ойлголт байгаа л та. Нэгдүгürt нь болохоор хувьцааг хүн худалдаж аавна гэдэг бол арилжаа хийгээгүй. Ер нь ихэнх хүн бол хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгээ хөрөнгө оруулалт гэдэг бол урт хугацаанд төвчээртэй байж үр дүн гардаг юм хэрэгсэл. Тэгэхээр нөгөө өдөр болгон их арилжаа хийгээд ингээд байх нь бол тэр хувьцааг одоо худалдаалаад арилжаалаад байдаг гэдэг юм хөрөнгө оруулалт гэдэг өнцгтэйгээс нийлэхгүй байна. Тэгэхээр яг нөгөө зах зээл дээр байгаа манай хөрөнгөний бирж дээр байгаа өдрийн гүйлгээний тоон бол яг үүндээ бидний шийдвэр гаргахад нэг тийм нөлөөтэй зүйл ерөөсөө биш. Зүгээр ер нь сүүлийн үед компаниуд гараад хүмүүс хэр сонирхож байна. Ер нь урт хугацаатай хөрөнгө оруулах сонирхол байна уу зах зээл дээр харахаар сайн байна. Цааш нь ингээд бодох юм бол ер нь энэ зах зээлийг хэдүүлээ ингээд компаниуд нь одоо жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашигыг хамгаалдаггүй гэдэг яриад идэг. Тэр нь төр заавал зохицуулах хэрэгтэй юм шиг байдаг. Гэтэ яагаад компаниуд нь өөрсдөө очиод яг тэрийг үлгэрч чигээр харуулж болох юм бэ тий. Тэгэхээр манай хувьд ч гэсэн яг л одоо нэг одоо олон улсад байдаг жишгийнхэн дагуу бид нар яаж одоо жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашигыг хамгаалж чадах тэрийг л харуулах хэрэгтэй. Тэгжиж бид нар зах зээл дээрх нөө итгэлээ олж чадна. Банк орж ирснээр бол би хөрөнгөний зах зээл бүр шал өөр болох болов гэж хараад байна. Яагаад гэвэл банкыг би ойлгохдоо өдөр болгон балансаа гаргадаг гэж ойлгоод байгаа тийм. Тэгэхээр энэ чинь санхүүгийн тайлангаа гаргахгүй алга болчтой компаниуд яаж өдөр болгон балансаа тайлангаа гаргадаг ийм аж ахуй нэгж зах зээл дээр орж иж байгаа юм. Энэ чинь шал өөр одоо өрсөлдөөнийг бий болгоно гэж байна. Тэгэхээр бид нар бол одоо банк шиг тоогоо ингээл яг л гаргах хэрэгтэй бол удирдлан дууслаа маргааш нөгөөдөр нь гаргах чаддаг юм болохыг зорино. Тэгээд тэр нь хөрөнгө оруулагчдын сонирхол бүх зүйлийг идэвхжүүлнэ. Ингээд цаашаа зах зээл бол аюул сайн хөгжөө явчих واخ л гэж хараад байна. Та нарын зүгээс одоо ингээд бэлтгэлээ IPO-г гаргах бэлтгэлээ хийж байгаа. Тэгэхээр Монголын хөрөнгөний биржийг бас аюул шүүмжлэлтэй ханддаг шүү дээ. Аюул юм хөгжил удаан байна. Зах зээлийнхаа трендийг дагж чадахгүй байна гэд ямар болох шаардлагатай гэж хардаг вэ? Тэгэхээр манай нөгөө хөрөнгөний бирж чинь өөрөө ажиллаад ингээд хөрхийг гүгээд тэр хөрөнгөний бирж дээр оролцогч нь өөрөө байхгүйсэн байхгүй. Дээр үед бол нөгөө цэнхрийн тасалбар гэдэг ингээд юм өгсөн. Та одоо сая одоо хэлж шít зөвшөөрөл бол мэндэ зөвшөөрөл төрч. Энэ том компаниудын жижиг компаниудын хувьцаа эзэмшдэг нь ялгаагүйсэн байхгүй. Гэтэл одоо бол одоо сүүлийн үед гарч байгаа энэ хөрөнгөний зах зээл дээр гарч байгаа компаниудын удирдлага эзэдийн бодлол тэр үеийнхээс шал хөрвөлцсөн. Ирээдүг яаж харж байгаа урт хугацаанд нэг удаа бид нар хүнийг хошгруулад мөнгө авах биш. Бид нар тэр хүмүүст урт хугацаанд бизнес хийж өөрийнх нь нэр хүтэр одоо айгуу чухал болцсон. Тийм учраас яг энэ хөрөнгөний биржийн зах зээлийнхаа энэ байр байдлыг харахад бол биднэрт бол тийм том биш байгаа. Гэхдээ эн чинь өөрөө бид тэр нь хинээ буруу вэ гэхэлэр манай хөрөнгө оруулагч нарын мэдлэг хуримтлал буруу байсан баг. Банкны хувьд бол бид нар санхүүгийн салбарт гэдэг салбарт бол 4-5 одоо тоглож байх хэвээр. Тэрний нэг нь л бид нар банк баг. Тэгээ банк бол 90% нь ингээд дангаараа үрж байгаа. Бид нар нуруунд дээр 90%-ийг нь ачааг эрсдлийг үүрээд ингээд 20 жил явлаа шин. Одоо хөрөнгөний зах зээл дээр одоо бид нар гарсны дараа бол одоо илүү их одоо хөрөнгөний зах зээл нь хөгжөөд илүү их бидний ачаанаас хуваалцах хэрэгтэй. Тийм учраас бол яг энэ банкны салбарын энэ IPO бол аюул чухал энэ хөрөнгөний зах зээл дээр. Танд хитрхи их өндөр үнээр олдсон туршлага байдгүй. Туршлага нь юу вэ? Байгаа бах. Би юунд 2004-өөс 2007 онд Wirescom-д ажиллаж байхдаа оюутан байхдаа өглөөн нь хичээлдээ яваад өдөөс хойш нь юу одоо ажиллаа хийгээд тэг нэг ажил нь багтахгүй ингээд шүнжин суугаад тэгээ тэр нэг юм бахан томд хөрөмж тавьсан станцтай тэндээ нэг гуц тавьсан тэндээ унтаал тэгэл хоол ундаа айгу замраагүй яваад тэгээ тэрнээс болоод өвдсөн. Тэгээ өвдөхөд бол хамгийн гол төлөөс нь бол яг богино хугацаанд нэг юм сураад ингэж байгаа хэрнээ эрүүл мэндэд анхаарах болохоор тэр айгүй том төлөөс байсан. Тэгээ тэрнээс хойш бол за хоолоо алгасч болохгүй юм байна. Ямар ч нойроо авах хэрэгтэй юм байна. Тэгээ хөдөлгөөн хийх хэрэгтэй юм байна. Тэгээ карьер бол 40 нас хүртэл шатаад дуусчдаг юм богинохон зам биш юм байна. 70 хүртэл ажиллахыг чамаах хэрэгтэй юм байна. Яагаад монгол хүмүүс 60 гараад бүгдээрээ гэртээ байх гэдэг. Яагаад шаруудыг харахаар 75-тай
өндөр Америк ерөнхийлөгч хэдтэй лээ 76 таа лээ те 77 таа лээ. Тийм. Тэр хүмүүс ингээд яагаад бүр ингээд хүн хөлтлөө нийгэмдээ ингээд үр өгөж өгөл яваад байдаг ингэж чаддгийн. Тэгээ тэр нь болохоор яг зөв дадал юм байна. Өдөр тутмын амьдралынхаа зөв дадлыг хийдэг болохоор урт хугацаанд аягүй үр өгөөчтэй тийм ээ. За тэгж л явах хэрэгтэй юм шүү гэж тэгж ойлгож ирсэн тийм. Таныг аз жаргалтай сэтгэл хангалуун байлгадаг тийм жижиг мөртлөө энгийн зүйлүүд нь юу вэ? Нэгдүгürt нь багийнхныгаа юм сурж байгааг харахаар маш их урам зориг авдаг. Жижигхэн зүйл дээр ч гэсэн ингээд сайжралт хийцэн байл. Тэр дээр аягүй их урам зориг авдаг. Болж штэ. Хүмүүс санаачлагаараа тэгээ бид нэг юм чиглүүлсэн тэр нэг ингээд үр дүнд хүрж байгаа юм байна. Тэндээс их урам зориг авдаг. Хоёрдугаар бодол цэгцрэхээр маш их урам зориг авдаг. Тий. Бодол цэгцрээд замбрааг байсан зүйлсүүд ингээд нэг тодорхой бүтцэд ороод тий. Энэ нь анхаарал асуудал муу юм байна гэдэг тэрэн дээрээ ингээд хурдтай, үр дүнтэй тэгтээ тайван. Ийм сони ийм сэтгэл зүйн одоо онцлогтойгоор ажиллахаар бас нэлээх урам зориг авдаг. Өглөө 7 цагт бусдаг. Орой 11:30-аас л нутгийг хичээдэг те. Өглөө босоод цай бэлддэг. Ер нь болж игэл бас эхнэртэйгээ цуг нүдийн хоолой бэлдээд гарахыг хичээдэг. 7 хоногор нь төлөвлөхийг хичээдэг. 7 хоногор төлөвлөхийн тулд нэгдхийн өглөө ерөөхдөө эхлээд чухал ажлуудаа нэлээд боддог. Шууд ирэнгүүтээ хүмүүстэй уулзахгүйгээр жоохон 2 цаг орчим нэлээд боддог. Ямар зүйлсүүдийг хийх нь илүү чухал вэ гэдэг. Тэгээд дараалал гаргаж авсны дараа ажилладаг. Заримдаа бол яг 5 дахьад дараагийн 7 хоногийн зүйлсүүдээр нэлээд тодорхой болгож байгаа юм. Тэгээ яг мэдээж нь уулзалтууд бол нэлээд байдаг. Гэхдээ уулзалтуудыг их хвчлэн ер нь өдөөс хойш хийх хичээдэг. Өдөөс өмнө бол нэлээд чухал шийдвэрүүд гаргах. Тэгээд нэлээд бодох ажлуудаа хийдэг. Урдчилж бодох нь аюул чухал юм санагдав. Хүнтэй уулзахдаа хүртэл уулзалтаас өмнө нэг 5 минутын өмнө одоо нөгөө хүмүүс маань юу хүсэж байгаа вэ? Зорилго нь юу вэ гэдэг нэлээд сайн бодоод тийм бол шийдвэр их хурдан гаргадаг. Одоо нэг 2 номыг л ээлжилж уншаад байгаа. Нэг нь Seth Godin-ийн This is Marketing гэдэг ном ба. Brand Story гэдэг тухай. Нөгөөх нь Jay Shetty гэдэг үний Think Like a Monk гэдэг одоо лам шиг сэтг гэж байгаа юм уу та тийм үү. Тэр нь бол энэ хөвөний хөгжил яаж одоо нэлээд тийм стресстэй нөхцөлд яаж илүү тайван байж зөв шийдвэр гаргах вэ гэдэг. Тийм их агуулгатай. Тийм 2 ном уншиж байгаа. Яг онлайнаар бол нөгөө Пенсильвани их сургуулийн брендинг гэдэг сэдвтэй нэг сургалт онлайнаар зөвлөөр өгсөн. Тэрний өмнө нь болохоор яг нөгөө танхимд гэх юм бол өнгөрсөн жил бид нөгөө scaling up гэдэг сургалтыг авсан ба тийм. Нэгэндээ хэрэгтэй юм хэрэгтэй. Тэгээд аль болох олон хүнд хэрэгтэй юм хийгээд тэгээд хийснийхаа дараа энэ үнэхээр тухайн цаг үед хүмүүст үнэхээр хэрэгтэй байсан зүйл байсан шүү гэж харахыг хүсдэг. Зүгээр айгуу тийм activity хийх зүйлүүдийг л нэг шүхрээр буугаад үзчихсэн л гэж боддог та. Аль болох нэгдүгürt нь бас гэр бүлтэйгээ цаг өнгөрөх боддог. Хоёрдугаарт нь бол нэлээд жоох бодлоо цэгцлэх цаг хугацаа гэж хардаг. Тийм болохоор жоохон завгүй байвал бодол амархан цэгцэрдэг юм шиг санагддаг. Нэг зүйлийг хийгээл тасралтгүй хийгээд. Яг одоо жишээ нь хоол хийх бол бас нэлээд чухал юм шиг санагддаг. Агаас бүтэн сайн өдрөөр гэрийнхэндээ хоол хийж өгөх те. Тэр хооронд бол нэлээд жоохон бодол цэгцэрдэг. За нэгдүгээр дадал нь болохоор би орой болгон уншдаг. Орой болгон унтахаас өмнө ганц өгүүлбэрч болсон яаж ядарч ирсэн гэсэн ганц өгүүлбэрч болсон уншичаад унтахсан гэж боддог. Тэр бол нэлээд чухал дадал санагддаг. Олон зүйлийн олон талаас нь бодох. Хоёр дахь дадал нь болохоор хөл өмгөө тоглодог гэж бодоод байгаа. Тэр бол бас биеийн хувьд бас эрүүл байх хэрэгтэй. За гурав дахь дадал нь болохоор магадгүй их бодох байж магадгүй. Хаяа бас хэтрүүлээд их бодчих гээд байдаг тал бий. Гэхдээ ер нь бол нэлээд их боддог. Өглөө болгон ажил дээр ирээд ерөнхийдөө нэлээд ямар нэгэн одоо чинээ шууганаас хол хаалга хааж байгаа тэр нь бодох тэр нэлээд анхаарлаа хандуулдаг. Өөртөө оруулсан сурхал юм байна гэж бодоод байгаа. Тийм мэдээж одоо дунд сургууль, их сургууль, мастер тэгээд уншиж байгаа номнууд. За тэгээд бас нөгөө талд нь аягүй чухал зүйлэн дээр хүмүүсээс яг одоо чин сэтгэлээс нь одоо болохгүй байгаа зүйлээ хэлүүлэх.
Тэр бол маш чухал. Хүмүүс нэгээ магтахад бол аюу амархан байдаг. Шүүмжлэх бол хэцүү. Тэгэхээр нөө шүүмжлэлийг нээлттэй авах нь аюу чухал санагдав. Тэр бол сурах аюу том үнцэг. Бага хөгжүүлэх хамгийн чухал ур чадвар байна. Тэгээ бага хөгжүүлэхийн тулд нөгөө хүмүүстэй хэрэгцээтэй байгаа дутагдж байгаа ур чадруудыг нь яаж өгөх вэ? Ер нь энэ хүн одоо яг энэ ур чадрыг эзэмших боломж байна уу те? Тэгээд надтай одоо цуг ингээд ажиллахдаа миний бас болохгүй байгаа зүйлийг хэлээд те. Тэгээ ингээд юм нягт баг болох. Энэ дээр л одоо ур чадвараа их сайн хөгжүүлэх хэрэгтэй байна гэж бодод байна. За баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Бизнесийнхаа хамгийн ноу хавыг ярьсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. За баярлалаа. Та бүхний ажилд сайн амжилт хүсье. Би шилээ авчихдаг тийм.